3 дугаар хичээл өнөөдөр 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гарч байна. За өнөөдөр бид нэр хоёр сэдв дээр ажиллана. Нэгдүгээрт шин сэргэлтийн бодлого, хоёрдугаарт алсын хараа 2050. За бид нарт шин сэргэлтийн бодлого болон алсын хараа 2050 гэхээр их тийм холоо сайж ерөөсөө болохгүй. За улсын хурлаас хууль баталдаг. Гэхдээ улсын хурлаас заримдаа тогтоол гардаг. Тэр тогтоолоороо зарим асуудлыг шийдвэрлэж болдог. Жишээ нь энэ тохиолдолд шин сэргэлтийн бодлого буюу богино хугацааны бодлогын баримт бичиг, за урт хугацааны буюу 2050 он хүртэл хэрэгжих алсын хараа 2050 гэдэг бодлогуудын баримт бичиг баталсан байдаг. За бидний хичээлийнхаа нэрийг хэдүүлээ эхлээд аваад үзье. Хууль эрх зүй бодлогын баримт бичгийн талаарх шалгалт гэдэг байдлаар хичээл маань нэр байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн талаар бид 10 хуулийнхаа хүрээнд сайн ярилцсан. За энэ хуулиудыг хэрхэн ажиллах талаар 1-2 дугаар хичээлээр ярилцсан бол 2 дугаарт бид нарт бодлогын баримт бичгийн талаарх асуудал яригдах нь. Тэгэхээр энэ бодлогын баримт бичиг нь юу юм бэ гэхээр ердөөсөө энэ хоёр л бодлогын баримт бичиг. Шин сэргэлтийн бодлого болон алсын хараа 2050. За эндээс өнөөдөр шин сэргэлтийн бодлогын талаар эхлээд ярилцъя. За өнөөдөр хичээл бол шин сэргэлтийн бодлогоор алсын хараа 2050-ыг бүхэлдэн ажиллах байгаа. За энэ шин сэргэлтийн бодлого маань төрийн албаны ерөнхий шалгалтын сорил даалгаврын номын 314-өөс 323 дугаар талд авагдсан. Ердөө 39 тест байгаа. За энэ бодлогын онцлогийн талаар ярилцсан. За ийм бодлого байгаа юм байна. Ийм учиртай зүйл юм байна гэдэг байдлаар та бүхэндээ шипэх байдлаар хичээлээ заанаа. За шин сэргэлтийн бодлого маань өөрөө Монгол Улсын их хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан. За энэ тогтоолоор ямар зорилготой анх баталсан бэ гэхээр коронавируст халдвар буюу энэ COVID-19-ийн цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж эдийн засгийн суурийг тэлэх зорилготой. Хоёрдугаар алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын үр дүнтэй хэрэгжүүлэх төрийн байгууламжийг сайжруулах зорилго нь өөрөө энэ шин сэргэлтийн бодлого байна. Тэгэхээр шин сэргэлтийн бодлого маань өөрөө нэгд коронавирусыг давах, хоёрдугаар энэ алсын хараа 2050-д хүрэх ийм зорилготой бодлогын баримт бичиг байгаа. Ердөөсөө хоёр зорилго маань ийм. 10 жилийн хугацаатай эсвэл коронавирусыг давах ийм зорилготой л гарсан бодлогын баримт бичиг. За шин сэргэлтийн бодлого маань дотроо шин сэргэлтийн бодлого түүнээс гадна шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт, шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын их хурлын чуулганаар нийгмийн яралтай хэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт, Монгол Улсын их хурлд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэсэн ийм 5 баримт бичгээс бүрддэг. Тэгэхээр энэ шин сэргэлтийн бодлогын онцлог маань түрүүн хэлсэн COVID-19-ийн цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд үтс болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилт хөтөлбөр юм аа. За нэгдүгээр зорилго маань ковидын асуудлыг шийдвэрлэх байна. Тэгэхээр өнөөдөр ковидын асуудал шийдвэрлэгдсэн. Тэгэхээр энэ асуудал бол бүрэн шийдэгдсэн байна. Гэхдээ энэ бодлогын баримт бичиг маань 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилт хөтөлбөр. Өөрөөр хэлбэл 2030 он хүртэл. За шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 6% хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65% хүрдэнэ гэж тодорхойлж байна. За та бүхэн энийг л ерөөсөж ажиллаад аваарай. Яагаад тэгэхээр тестэн дээр энэ асуудал орж ирж байгаа. Эдийн засгийн өсөлт дунджаар 6% хадгалагдаж, нэг хүнд ногдох үндэсний орлого 2 дахин нэмэгдэж, ажиллах хүчний оролцооны түвшин 65% хүрдэнэ. Бомбын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлж, эрчим хүчний их өсвөрийг 2 дахин өсгөв. За жишээ нь энэ хоёр бодлогын онцлог нь бүгд тест болоод орж ирсэн байгаа шүү.
За алсын арга 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго зорилт хангалттай суурь нөхцөл бүрднэ гэдэг үднээс энэ бодлогыг гаргасан байдаг. За шин сэргэлтийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлт тулгуурлан Монгол улсын хөгжлийг хязгаарлаж буй 6 багц асуудлыг шийдвэрлэхэд болсон. За энэ 6 багц асуудал нь юу вэ гэхээр нэгдүгээр бомбтой сэргэлт. За бомбтыг бүхий байдлаар сэргээе. Хоёрдугаар эрчим хүчний сэргэлт, эрчим хүчний хараад байдлаа болиё. Гуравдугаар аж үйлдвэрчилтийн сэргэлт. За аж үйлдвэрчилтээ сэргээж ажлын байрыг бий болгоё. За дөрөвт нь хот хөдөөгийн сэргэлт. Хот хөдөөгийн ялгааг байхгүй болгоё. Тавдугаар ногоон хөгжлийн сэргэлт. 5 дахь орчныг бүрдүүлье. 6-аад төрийн бүтээмжийн сэргэлт буюу цомхон бүтээмжтэй төрийг бий болгоё гэдэг ийм 6 бүрэлдэхүүнтэй энэ бодлого маань гарсан. За шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр. За сая бид нар бодлогын талаар ярилцлаа. Одоо энэ хөтөлбөр гэдэг зүйл бас байна. Энэ тестээр орж ирсэн. Бодлогоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүн нь бол хөтөлбөр. За үйл ажиллагааны хөтөлбөр тус бүрт нийт 98 зүйлийг ийм үйл ажиллагааны хөтөлбөр гэж зарлж өгсөн. За энэ 98 зүйл байгаа. Энийг та бүхэн сонирхох боломжтой. Гэхдээ энийг сонирхсноос тест дэлгүүдээр хийсэн зүг байгаа. За шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслийн жагсаалт буюу 3 дахь асуудал нь болохоор 20 багц төслийг дотроо авсан байгаа. За энэ 20 багц төсөл нь нөгөө 6 үндсэн бүрэлдэхүүн хэсэг дотроо ингээд хуваагдж байгаа. Жишээ нь бомб сэргэлтэн дээр тэдний асуудал, эрчим хүчний сэргэлтэн дээр тэдний асуудал гэдэг байдлаар нийт 20 багц төслийг хэрэгжүүлнэ гэдэг байдлаар гарсан байдаг. За шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын их хурлын чуулганаар нийгмийн яралтай хилцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэдэг асуудал. За энэ 7 хууль байгаа. Шинэ хууль, шинжилсэн найруулга, нэмэлт өөрчлөлийг асуулаа 7 хуулийг зааж өгсөн. Гэхдээ энэ 7 хуулиас ердөөсөө нэг тест нь 6 дугаар тест байгаа. Тэгэхээр би түрүүн та бүхэнд энэ хөгжлийн төслийн жагсаалт, үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг зүйлээ ерөөсөө ингээд шууд алгасаа явж байгаа. Тест нэг орж ирээгүй учраас ингэ шууд явуулж байгаа шүү. За харин нийгмийн яралтай хэлцүүлэх хуулийн төслийн жагсаалт дотор нэг л тест орж ирсэн нь 6 дугаар тест байгаа. За энийг бүгдээрээ тестээр хамт үзье. За Монгол Улсын их хурлд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж хилцүүлэх хуулийн төслийн жагсаалт гэдэг 5 дахь асуудал байна. За энэ дээр 20 хуулийг бол 2022 онд оруулж ирээд хилцүүлэх гэдэг асуудал тавьсан байдаг. За энэ 20 хуулийн асуудлын талаар тестэнд бол орж ирээгүй юм учраас бид нар цагийн хөвнөөс энэ асуудлыг бол ярих шаардлагагүй гэж бодож байна. За энэ тестэн дээр анхаарах асуудал байна. За нийт 39 тест. Тэгэхээр та бүхэнд маш хэлбэр санагдаж байгаа гэж бодож байна. 39 тест гэдэг бол амар гүн хэрэгжих боломжтой. Энэ тест, тэр тест гэд хийхэд хялбар байгаа. За хууль биш бодлого гэдэг та бүхэн авч үзэх хэрэгтэй. Хууль биш бодлого. Өөрөөр хэлбэл жоо хатуухнаар хэлэх юм бол эрх баригч намын бодлого л энэ дээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр эрх баригч нам маань ямар нам байгаа вэ? Энэний бодлого ингэн тэгэн за ийм юмд хүрнэ гэдэг сонгуулийн шинжтэй асуудлуудыг бүрэн ингээд улсын хурлаараа тогтоож өгсөн юм асуудал байдаг. Тэгэхээр бид нар энэ бодлогын баримт бичиг тул заавал тогтоох хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ дээр логик сэтгэлгээ аяра гаргаа хэрэглээд ямар ч үр дүн төрөхгүй. Тэгэхээр та бүхэн заавал чэйжл тогтоо. Гэхдээ бодлогын баримт бичгийн 5 төрлийн баримт бичгээ судлаад авах шаардлага ерөөсөө байхгүй. Зөвхөн тестүүд ажиллах хэрэгтэй шүү. За тодорхойлж шилжүүлээд хэдүүлээ. Тестүүдээс хэдэн тестийг ажиллая. За эхний тестийг тест болгон дээр эхний тестийг ажилладаг та бүхэн маш сайн мэдж байгаа. За нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон олон түвшний огтлолц бүхий шинэ тойрог замыг барьж байгуулснаар дараах үр дүн хүрнэ гэж тодорхойлсон. За A-д нь нийслэл хот дох төвлөрлийг сааруулна. B-д нь аж үйлдвэрчлэлтийг хөгжүүлнэ. C-д нь гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ. D-д нь авто замын түвжирлийг бууруулна. За шинэ тойрог зам байгуулснараа ерөөсөө авто замын түвжирлийг л бууруулах гэж байна. Бид нар чинь хамгийн том асуудал бол түвжирлийн асуудал байгаа тийм. Тэгэхээр нэгдүгээр
түгжирлийн асуудал байна. Тэгэхээр энэ түгжирэлтэй холбогдолтой асуудлыг энэ шин сэргэлтийн бодлого дотор маш сайн тусуулж өгсөн. Мөн алсын 12,50 дотор зааж өгсөн байдаг. Тэгэхээр шин тойрог зам байгуулснараа түгжирлийг л бууруулах гэдэг. Тэрнээс тойрог зам байгуулснаа аж үйлдвэртийг хөгжүүлэхгүй, гадаад талдаа нэрэлтийг нэмэгдүүлэхгүй, нийс нотдох яг төвлөрлийг бууруулна, сааруулна гэж үзэж байгаа гэсэн. Зам байгуулснараа төвлөрлийг сааруулахгүй. Тэгэхээр зам байгуулснараа түгжирлийг л бууруулна. За энэ дээр бид нараас хэдийгээр бодлон баримтлагч гэсэн лог сэтгэлгээр авцааны түгжирлийг бууруулна шүү дээ гэж бас бодож болохоор байна. За 6 дугаар асуулт. Шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын их хурлын чуулганаар нэгэн ярилтаа хэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтууд дараах уулуудаас аль нь багтсан бэ? За энэ ганцхан л одоо энэ төрлийн асуултаас нэг л асуулт орсон энэ байгаа. Энэ дээр зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг төр зогсоох тухай хууль ярилт орсон байна. За бид нар энэ коронавирусын үр дүнд гэх юм уу коронавирус гарснаар төрийн хяналт шалгалтын тухай хууль буюу мэргэжлийн хяналт гэдэг асуудал ихэд зардагдмал болсон. Тэгэхээр төрийн хяналт шалгалтын тухай хууль нь баг бүхэлдээ хүчингү болсон гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ юу нэрчээ болсон мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Тэгэхээр илүүтэйгээр та ямаа яг зохих шаардлагын ажлаа илүү чөлөөтэй эрхэл гэдэг юм боломжийг бас хуулиар олгож өгсөн байдаг. За энэтэй холбоотойгоор зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа төвцөсөх тухай хууль бол нэг яралтай батлагдах хуулийн төслийн жагсаалтад ороод 2022 онд бол батлагдсан байдаг. За 9-р коронавирус дараах асуудлуудаас аль нь шин сэргэлтийн бодлогын хүрээнд шийдвэрлэх багц асуудал вэ? Эд нь коронавирус талдварын тархалт, бид нь валютын ханшны тогтворжилт, сид нь инфляцийн мөчлөгийн сэргэлт, дид нь төрийн бүтээмжийн сэргэлт. За бид нар түрүүн 6 сэргэлтийн талаар ярьсан. Тэгэхээр энэ 6 сэргэлтийн нэг асуудал нь бол төрийн бүтээмжийн сэргэлт байгаа. Тэгэхээр хичээл дээр та бүхэн анзаарсан бол бүрэн саяны асуултыг хариулах боломжтой. Энэ сэргэлтд бол ерөөсөө боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрчлэлтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн ийм 6 асуудал байгаа. Тэгэхээр бид нар энэ чинь ер нь коронавирусын асуудлыг шийдвэрлэж байгаа бодлого штэ гэж бодоод шууд коронавирусын халдварын тархалтын шийдвэрлэх асуудал гэж авч үзэх юм бол буруу байна. Тэгэхээр хэдийгээр коронавирусыг давхаар энэ бодлого маань батлагдсан боловч коронавирусын асуудал бол тусдаа харин энэ сэргэлтийн бодлогоо 6 байдлаар тогтоож өгсөн. Энэ дотроо төрийн бүтээмжийн сэргэлт гэдэг асуудал орж байгаа маа. За 13-т нь шин сэргэлтийн бодлого хэр урт хугацааг хамарсан хөгжлийн зорилттой хөтөлбөр байна. За хичээлээр бүгдээр орсон байгаа тийм үү? Энэ бол 10 хүртэл жил 2030 он хүртэл хэмжих ийм дунд хугацааны гэж хэлж байгаа бодлого баримт бичгээ. За иймэрхүү байдлаар асуултууд ирж байгаа. Харьцангуй асуултууд бол хялбар. Тэгэхээр та бүхэн энэ асуултуудаа хариултуудаа бүгдийг сайн чийжилтгүй л энэ дэр ямар нэг боломж бол байхгүй. Лог сэтгэлгээ хэрэгжүүлэх гэхэд үнэхээр боломжгүй. Жишээ нь 17 дугаар асуултан дээр дараах үйл ажиллагаануудаас аль нь сэргээгдэх эрчим хүчний их усүр ашиглан Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа бай гэж. За энийг одоо бид шууд за тэр нь тийм энэ нэмийг хариулах гэсэн. Тэгэхээр зөв хариулт бол Эрдэнэ өрөнгийн 90 мегабайтын усан цахилгаан станц барьж баруун бүсийн эрчим хүчний сэргэлийг бүрэн хангах гэдэг хариулцах байна. Тэгэхээр ийм байдлаар асуудал авагдаж байгаа учраас бид нар энэ дээр лог сэтгэлийг бол хэрэгжүүлэхэд бол маш төвөгтэй байгаа учраас та бүхнийг заавал хариултуудаа чийжлээрэй гэж хэлж байгаамаа. За 39 дугаар асуулт. Шин сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдохоор Монгол Улсын хурлд 2022 онд үе шатаагаар өргөн мэдэх хилцүүлэх хуулийн төслийн жагсаалтад дараахаас аль нь багтаагүй гэж. За эхлээд нэг яралтай хуулийн төслөг бол өргөн мэдүүлэх хуулийн төслийн жагсаалтад чинь энэ л асуулт. За энэ дээр
буруу хариулт буюу багтааг нь тагнуулын байгууллагын тухай хууль гэж. За багц нь бол төрийн болон орон нутгийн өмчт компани тухай хууль, төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль, төрийн хяналт шалгалтын тухай хууль асуудлууд бол орж ирсэн. Тагнуулын байгууллагын тухай хууль бол энэ дээр сэргэлтийн бодлоготой тийм ч хамаагүй гэж байна. Тэгэхээр бид нар ASC хариулт гэдэг үсэх юм бол ердөөсөө хэрхэн яаж эдийн засгаас сэргээх нь эдийн засаг сэргээхэд төрөөс хэрхэн хяналт тавих гэдэг л асуудал тавьж байгаа. Тэрнээс үүш тагнуулын байгууллагын асуудал бол тусдаа асуудал, төрийн байгуулалтын асуудал болох ба. Тэгэхээр ийм байдлаар орж ирж байгаа шүү. За шин сэргэлтийн бодлогын хүрээнд та бүхэн анхаарах асуудлууд бол ердөөс энэ бол хууль биш бодлого учраас заавал энийг тогтоох шаардлагатай. Бодлогыг бол хууль бол өөрөө дотор логиктэй байгаа. Зүй тогтолтой байдаг. Хуулийн онцлогоос нь тэр хуулийн хагуулгыг мэдэх боломжтой байдаг бол бодлогын баримтчиг гэдэг бол өөрөө тухайн эрх бүхий этгээд буюу улсын хурлаас хэдий гаргаж ирсэн улсын хурлын цаана тухайн нам байгаа. Тэр намын мөрийн хөтөлбөр гэж ойлгож болохоор ийм зорилго, ийм үр дүн, тодорхой тоо бүтээмжийн асуудал яригдж байгаа учраас бид заавал чиглэх болохгүй. За хууль дээр ер нь тийм тоон төргөн, тийм үр дүн төргөн гэсэн асуудал төдийлөн бол байдаггүй. Тоотой асуудал, явах асуудлууд бол байдаг. Гэхдээ төдийлөн тийм одоо тэдний хувь төргөн 6% үргэн эдийн засгийг за 2 дахин буурамчилдаг ийм асуудал хуулийн дээр төдийлөн бол байдаггүй болохоор бид нар энэ баримтчдыг заавал чиглэх болохгүй шүү. За шин сэргэлтийн бодлогын тухайд ийм байна. За энэ өөрөө 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хөгжлийн бодлого. Энэ бодлогын зорилго бол алсын хараа 2050-д хүрэх. Тэгэхээр алсын хараа 2050-ийн талаар бүгдээрээ ярилцах хэрэгтэй болж байна. Алсын хараа 2050 бас бодлогын баримт бичиг. За энэ бодлогын баримт бичиг нь бол өөрөө төрийн албаны ерхий шалгалтын сорил даалгаврын номны 324-өөс 342 дахь талд тавагдсан. За дотроо нийт 91 тесттэй. За энэ бодлогын баримт бичиг дотор хэд хэд асуудлыг авч байгаа боловч төрийн албаны шалгалтанд засаглал, хүний хөгжил, эдийн засаг гэсэн 3 асуудал орж ирж байгаа. Бусд нь бол орж ирэхгүй байна. Тэгэхээр бид нар орж ирж байгаа л одоо энэ шалгалтанд бид зовхон шалгалтантай хамаатай зүйлэл бэлдэх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр засаглалтаар бол 35 тест, хүний хөгжилээр 29 тест, эдийн засгаар 27 тест, нийт 91 тест. Энэ алсын хараа 2050 дээр байна. Бас их хялбар. Тестер хийхэд амар. За Монгол Улсын их хурлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор алсын хараа 2050 бодлогын баримт бичгийг баталсан. За энэ бодлогын баримт бичгийн дотроо алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүл хүрх төвшин гэдэг тийм 3 асуудлыг дотроо шийдэж өгсөн. За 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нэг зааж өгсөн болж ерөнхийдөө энэ бол шин сэргэлтийн бодлого хамаарна гэж ойлгож байна. За энэ бодлого дотроо за үндсэн хуулийн дээр бид нар үндсэн хууль дотор эрхэм зорилготой байсан. Нэгдүгээр асуултан дээр үндсэн хуулийн эрхэм зорилгын талаар асуулт нь байдаг. Тэрэн шиг энэ бодлогын баримт бичиг гэдэг бол нэлээд тийм амбицтай гэх юм уу нэлээд асуудлыг шийдвэрлэе гэдэг байдлаар гарч ирсэн. Тэгээ дотроо юм эрхэм зорилготой. За энэ эрхэм зорилгыг бид нар чийжилсэн тохиолдолд энэ асуудлуудыг бас хариулах боломжууд үүснэ. Монгол Улс үндсэн хуулийн эрхэм зорилго гэдэг шиг энэ бодлогын алсын хараа 2050 бодлогын баримт бичгийн эрхэм зорилгын асуудлыг чийжлэх зүйтэй. Тийм учраас энийг оруулж өгсөн. За үндэс язгуур төрж ёс өв соёлоо эдэлж үндэсний эв нэгдэл үнд зүйлээ эрхэмлэж хүн төрлөختний дэвшилтэд ололтыг дэмжиж хөрс дэлхий унган байхлах хайрлан хамгаалж амар тайван хүмүүнлэг нийгмийг зохицлоож ардчлал шударгасны засаглалыг бэхжүүлж өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх иргэн бүр тэгш хүртээмжтэй хүрсэн эрүүл чирэг эрдэм боловсралтай их оронч хөрөх чадартай оюунлаг бүтээлч иргэнтэй улс болж хөгжинө гэж зааж байна. За энэ асуудлууд нь бүгдээрээ бодлогын баримт бичгүүд дээрээ олсон байдаг. Та бүхэн маш сайн энэ асуудлыг
тогтоогоод аваарай. Жишээ нь хүн төрөлхтний дэвшил толтыг дэмжиж. Эндээ бид нөгөө засаглал дотроо хэрхэн цахим байх уу? Хэрхэн ухаалаг төрийн тогтолцоороо шилжих үү гэдэг асуудлыг бас асууж байна. За, нэгдүгээр хүний хөгжлийн асуудал. За, энэ бодлогын 2 дугаар бүлэг дээр хүний хөгжлийн асуудал яригддаг. За, энэ дээр чанартай амьдралын баталгаа бүхий нийгмийн хамгаалалтай, ад жаргалтай амьдралын ээлтэй орчинд гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй эрүүл Монгол хүнийг хөгжүүлнэ гэж зааж өгсөн. За, энэ хүний хөгжил доторх зорилго нь ад жаргалтай амьдралын ээлтэй орчин, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болсон чанартай боловсролыг хүн бүр эзэмших боломжийг бүрдүүлэн нийгмийн идэвхтэй эрүүл Монгол хүнийг хөгжүүлнэ гэж зааж өгсөн. За, эдгээр нь ингээд дотроо хэд салж байгаа. За, энэ нь нэгдүгээрт хүний хөгжил бол боловсрлоос эхлэх юм байна гэж үзсэн. За, энэ дээр мөн олонний хөгжлийн суурь болсон чанартай боловсрол гэж. За, тэгэхээр энийг оруулж гисэн. Боловсрол. Хүн бүр чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж тэгш хамруулах тогтолцооны шийдлээ үе. За, энийгээ нэгдүгээр үе шат буюу 2021-с 2030 он гэж зааж гисэн. За, хоёрдугаар чанартай боловсрол олгох насан туршдаа суралцсан тогтолцоо бичүүлээ. За, нэгдүгээр хүн бүр ямар ч чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж тэгш хамруулах тогтолцоогоо эхлээд бий болгочих. Үүний дараа чанартай боловсрол олгох насан туршдаа суралцсан тогтолцоог бий болгох. Энийг 2 дугаар шатад зааж гисэн. За, ингээд ерөнхийдөө чанартай боловсролын асуудал яригдчихлаа. Тэгвэл насан туршдаа суралцууд дэмжсэн нээлттэй боловсролын тогтолцоог бичүүлж өгье. Үүнийг 3 дугаар үе шат буюу 2041-с 2050 гэж зааж гисэн. За, эхлээд ямар ч чанартай боловсрол эзэмших суурь үе шатыг бий болгоё. За, тэгээд дараа нь чанартай боловсролыг олгоё. Гэхдээ хүн насан туршдаа суралцах тэр тогтолцоо бий болгож суралцж байж байвал хүн боловсрч юм гэж үзнэ. За, тэгэхээр энэ 3 дугаар нэг нь насан туршдаа суралцах чанартай боловсролын тогтолцоо бий болгоцсон чинь одоо насан туршдаа энэ этгээд маань суралцах ийм боломжийг нь бий болгоё гэдэг юм байдлаар гарч ирсэн. За, та бүхэн энэ дээрээс 1, 2, 3 дугаар үе шатыг харсан баг. Энэ 3 үе шат бол бүх хөтөлбөрүүд дээр ийм баг. Нэгдүгээр үе шат бол 2021-с 2030, хоёрдугаар үе шат бол 2031-с 2040, гуравдугаар үе шат бол 2041-с 2050. За, хоёрт нь хүний хөгжил маань хүн маань өөрөө боловсролтой байт юм байна. Тэгвэл хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тэгжээж боловсролтой эрүүл хүн Монгол улсыг авч явах гэж үзсэн. За, үүн дээр энэ бодлогын маань зорилго өөрөө эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэм маягтай, иргэний төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар хүртээмж үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэж. За, тухайн этгээдийн маань дадал нь бол одоо эрүүл байхыг, за, амьдралын хэм маягтай, за, ийм этгээдийг л одоо бий болгох. За, энэнд хүрэхийн тулд эхлээд эрүүл мэндийн чанар хүртээмжлэх тогтолцооны шинжилгээ үе шат бий болгох. Эрүүл мэндийн чанартай байлгыг хүртээмжтэй байлгах. За, дараагаар нь амьдралын зөв дадал хэвшилтэй иргэнийг төлөвшүүлнэ. За, амьдралын зөв дадал, төлөвшил, хэвшил гэдэг зүйл бол ердөөсөө өрөөс авах гэж байгаа юм шиг хөрчих боломжгүй. Тийм учраас энийг эхлээд ямар ч эрүүл мэндийн тогтолцоогоо шинжилээд хүн болгон тэр эрүүл мэндийн тогтолцоонд хүрдэг байдлаар шийдчихье. Дараа нь иргэн маань өөрөөсөө шалтгааллах асуудлаа шийдвэл буюу амьдралын зөв дадал хэвшилтэй иргэнийг бий болгох гэж. Тэгэхээр энэ бол маш зөв юм байдлаар гарсан. Эхлээд хүн амьдралын зөв дадал одоо хэвшилгүй л учраас ерөнхийдөө өвчтөд эмнэлэгдэж байгаа. За, тэгвэл эхлээд эмнэлэгт ирэхээр нь та амьдралын зөв дадал хэвшилгүй байж та жишээ нь хэд залхуугаасаа болж хөдөлгөөн дутагснаас болж тархалтай болж түүнээс бол сахартай болж зүрх асуудалтай болж гэдэг асуудлыг ярих гэхээр энэ маань өөрөө шууд энийг нэрч чад
иргэний эрүүл мэндийн талаас одоо төр талаас болохоор тухайн үнэ шалтгаалж байгаа учраас болохгүй болж байгаа. Тийм учраас эхлээд тэр эмнэлэг дээр эхлээд очиод асуудлаа ярьж байгаа бол тэр эмнэлэг дээр очих асуудлыг нь цэцэлж өгье гэж байгаа. За дараа нь харин эхлээд ямар ч өөртөө буюу эрүүл мэндийн байгууллагатай буруугаа өгье. За дараа нь бол тухайн эрүүл мэндийн байгууллагад яг зөв хэвшилтэй болгочхоор тухайн этгээдтэй бурууг нь өгье. Гуравдугаарт нь эрүүл амьдралын хэм маягийг дэмжиж. За нэг нь зөв дадал хэвшилтэй байгаа хүн байгаа бол түүнийг нь эрүүл амьдралын хэм маягийг дэмжиж. Өглөө болгон 20 минут 30 минут гүйдэг бай гэж бодъё тийм ээ. Энэ бол өөр амьдралын зөв дадал хэвшил олно. Гэтэл гараад гүйх талбай байхгүй байх юм бол хүн гүйж чадахгүй тийм ээ. Тэгэхээр тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх гэдэг байдлаар гарсан байдаг. За 3 дугаарт гэр бүл. За хүн амын доктортой өсөлтийг дэмжиж идэвхтэй бүтээлч иргэн гэр бүлийг төлөвшүүлнэ гэж. Хүн амын доктортой өсөлтийг дэмжих гэж байна шүү. За мөн тухайн иргэн гэр бүл маань идэвхтэй байх нь бүтээлч байх. Нэгдүгээрт гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлж хүн амын доктортой өсөлт хүний өөрчлөлийг дэмжинэ. За гэр бүлийг тодорхой байдлаар дэмжих нь. За хүн амын гэр бүл мэдэж үр хөвгтэй болно. Тэгэхээр энэ бол хүн амын өсөлт. Үнийг нь бас дэмжиж. За хүний хөгжлийг дэмжиж. Гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж. За хоёрдугаар за ингээд ийм байдлаар дэмжижлээ. Тэгвэл идэвхтэй бүтээлч иргэн гэр бүл дээлтэй орчныг бүрдүүлээ. Тэгэхээр гэр бүл өөрөөсөө шалтгааллах зүйлээ буюу өсөлтөө хийчлээ. Өөрөөсөө өгччлөө. Тэгвэл төрөөс тэрийг дэмжиж өгөх ээлтэй орчныг бий болгох гэж. За ингээ хоёр талаас аль нь хичээчлээ. Тэгвэл гуравдугаарт нийгмийн идэвхтэй бүтээлч иргэн гэр бүлийг доктортой дэмжих гэж байгаа. За энэ гэр бүл нэг талаас хичээчлээ. Нөгөө талаас төр ээлтэй орчин бий болголоо. Энэ хоёрыг цааш төгжүүлээд аль нь авчирья гэдэг байдлаар гарсан байдаг. За дөрөвт нь шинжлэх ухаан, инновац гэдэг асуудлыг зөксөж байна. За энэ дээр олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлнэ гэж зарж байна. Нэгдүгээр шинжлэх ухаан технологиг улс орны доктортой хөгжлийн үндсэн хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлж, үр ашигтай үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлнэ, бүрдүүлнэ. Хоёрдугаар үндэсний шинжлэх ухаан, инновацийг дэлхийн зах зээлд гаргах тогтолцоог бүрдүүлнэ. За эхлээд тийм улс орон доторх асуудлаа шийдвэрлэжээ. Хоёрдугаар энэ улс орон дотор гарч байгаа инновацтай холбоотой асуудлаа дэлхийд гаргах гэж. За гуравдугаарт олон улс өрсөлдөх чадвартай шинжлэх ухааны технологийн салбарыг бүрдүүлээ. Хөгжүүлээ. За бүхий л одоо шинжлэх ухааны инновацийн асуудлыг дэлхийд гаргаад үзье. За үүнээс өсөлж чадж байгаа дэлхийд илүү боломжтой байгаа тэр зүйлийг илүү хөгжүүлэх гэж. Жишээ нь одоо бид нар дээр Nokia гэдэг утас байдаг гэсэн тийм ээ. Nokia бол бидний бүхий л асуудлыг шийдвэрлэдэг маш бат бөх ийм утас байсан. Гэтэл ухаалаг буюу точтой утсууд гарч ирсэн тийм ээ. Тэгэхээр жишээ нь манай Монгол улс маань Nokia-г гаргадаг байж байгаа. Точтой утас гаргалаа гэвөө тийм. Nokia точтой утас хоёр дэлхийн зах зээлд гаргасан чинь бүр точтой утас нь хүн бүрийн хэрэглээ болоод нөгөө Nokia-га хүмүүс тоохоо болчихлоо. Тэгэхээр бид нар нөгөө олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэх ухааны технологийн салбар нь тэгвэл точтой утас юм байна. Nokia бол болохгүй байна гэд точтой утас руугаа хөгжүүлэхээр хөрөнгө оруулалт хийхгээл хэлж байгаа. Энэс биш ямар ч одоо зах зээл тэрэггүй болсон Nokia руу хийх ямар ч шаардлага байхгүй байна гэж хэлж байгаа. За 5 дугаарт. За энэ хувийн хөгжил дотор хүн дээлтэй амьдрах орчин байлаа. За энэ бидний нөгөө зорилго дээр гарч ирж байгаа шүү дээ. Амар тайван хүмүүнлэг нэмийг зохицлоо ч гэж байна. За хүн дээлтэй амьдрах орчин. Амьдралын хэрэгцээг хангасан эрүүл ая тухтай таатай орчныг бүрдүүлж баталгаа түнсээр хангана. За энэ хүн дээлтэй амьдрах орчин гэхээр бид нар шууд орчныг бодоод байгаа бол энэ дотор орчноос гадна хүн эрүүл хүнс хэрэглэх тухай асуудал
зохицуулж өгсөн. Энэ л төрлийн тестүүд ч гэсэн орж ирж байгаа. За нэгдүгээрт эрүүл баталгаад орчин бий болох үе. За орчин ч эрүүл бай. За хүнсээж бас эрүүл байх орчныг бүрдүүлээ. За амьдралын таад орчин бүрдүүлээ. За эхлээд эрүүл орчин бүрдүүлж байгаа. Одоо тэгвэл тэрийг сайжруулад бүр таатай болох гэж. 3 дугаар амьдралын хэрэгцээ хангасан орчин бүрдүүлэх. За сүүлдээ бүр эрүүлж байна, тэн таатай байна. Тэгвэл бүх зүйлийг ойрхон болгоё л гэдэг байдлаар орж ирсэн. За 6 дугаарт хүний хөгжил дээр хөдөлмөрийн зах зээлийг дэмжинэ гэсэн. Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай орлоготой болгоё гэдэг байдлаар бодлого баримтч маань гарсан. За нэгдүгээр хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэр байдлыг хангах хэрэгцээнд суурилсан хөдөлмөрийн хөлс урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе шат. За хоёрдугаар нь бүтээмж суурилсан хөдөлмөрийн хөлс урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох. За эхлээд ямар нэгэн байдлаар тэнцвэрийг нь хангая. Хоёрдугаар тэгвэл бүтээмжийг нь сайжруулах. Гуравдугаар мэдлэгийн засгийг бүрдүүлж хүн бүр ажилтай орлоготой болох орчин нөхцөлийг бүрдүүлэх. За тэгвэл гуравдугаар бол чадварыг үүсгэх. За танд ямар ч ихний чинь та бүгд хөдөлмөрлөх үүрэгтэй, хөдөлмөрлөх боломжтой, та хөдөлмөрл тэгвэл та бүтээмжтэй бай. Тэгвэл одоо та ухаалгаар хөдөлмөрлө гэдэг ийм байдлаар бодлого барьж багсан. За хувийн хөгжлийн хувьд эдгээр 6 асуудлыг дотроо дааж өгсөн. Эдгээр нас тестэн дээр орж ирж байгаа. За ийм байдлаар бид нар шинжлэхэд бол бүрэн боломжтой. Жишээ нь яг хөдөлмөрийн зах зээл дээр энэ хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангах, хэрэгцээ суурилсан хөдөлмөрийн хөлс урамшууллын оновчтой тогтолцоог бэхжүүлэх үе шатгээ дотроо ийм маягаар бэхжүүлнэ гэдэг асуудлаа шийдвэрлэж өгсөн бол байгаа. Гэтэл тэрийг ярил өнөөдөр чинь тэр багтахгүй учраас ийм товч маягаар явж байгаа шүү. За эдийн засаг. За бид нар тестийн номон дээрээс төрийн албаны шалгалт нь алсын хараа 2050 бодлогын баримтчигээс нэгд хувийн хөгжлийн асуудал орж ирж байгаа. Тэгвэл хоёрдугаар эдийн засгийн асуудал орж байгаа. За бодлогын баримтчигтээ эдийн засгийн байдлыг заавал зааж өгсөн байна. Эдийн засаг. За үүнийг дөрөвдүгээр бүлэгт оруулж өгсөн. За эдийн засаг гэдэг ойлголт. За эдийн засаг гэдэг бол анх ямар байдлаар үүссэн бэ гэхээр Германд нэг этгээд гараа уухын тулд савн хийсэн байдаг. За тэнгүүтээ тэр савнгаа илүү хийгээд тэр савнгаа зарж эхэлсэн байдаг. Тэр яг бид нар эдийн засаг гэдэг ойлголт бол эртнээс 8 арилжааны асуудал хэдий яригдж байгаа гэсэн яг эдийн засаг гэдэг ойлголт бол анх юм байгаар үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөөсөө илүү хэрэгцээтэй байгаа зүйлээ загсаалт нийлүүлсэн. Тэгээ өөрийнхөө одоо дутуу зүйлийг хангах юм. Анх бол хүн ер нь 8 нийлж зорилго өөртөө байхгүй зүйлийг авдаг гэсэн. Жишээ нь хүн тариачин байлаа гэхэд тариачин хүнд мал байхгүй учраас мах хэрэгтэй. Тэгэхээр тарианыхаа зохихоор мах худалж авдаг, сүү худалж авдаг. Малчинд бол мах сүүн байгаа. Гэтэл тэр хүнд урилна байхгүй учраас тариачингаас мах сүүгээрээ урлаа худалж авдаг. Ийм байдлаар явж исэн байдаг. Яван дээр бол эдийн засаг гэдэг бол зүйл шал өөр зүйл болоод илүү одоо эдийн засаг гэж эд буюу эд зүйлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг ийм асуудал болж өөрсөн байдаг. Тэгэхээр өмнөх хичээлүүдээр та бүхэндээ ярьж ирсэн. Өнөөдөр би сая эдийн засаг гэдэг зүйлийг яагаад ингэж яриад байна вэ гэхээр хууль зүйн техник гэдэг хичээл дээр та бүхэн тухайн хуулийн нэрийг маш сайн ойлгож байна. Монгол улс үндсэн хууль. Тэгвэл үндсэн хууль тийм л асуудал байна. Монголын засаг захиргааны төсвийн нэгж түүний удирдлагын тухай ойлголт энэ дотор ерөөсөө засаг захиргаа одоо төсвийн нэгж түүнийг удирж байгаа хүмүүсийн эргэцэн байдлыг тогтоож өгсөн юм байна л гэж бид нар ойлгодог. Яг түүнтэй адилхан эдийн засаг гэж заагаад өгсөн юм чинь тэр дотор эдийн засгийн асуудлууд л байна л гэсэн. Хувь хүний хөгжил тэгвэл хувь хүний хөгжил дотор хувь хүний хэрхэн хөгжүүлэх, боловсролоо орон дэмжиж, ээлтэй орчныг нь бий болгож өгье, хөдөлмөрлүүлэх гэдэг асуудлуудыг оруулж өгсөн шиг эдийн засаг гэдэг байдлаар оруулж өгсөн. Тэгэхээр та бүхэн ерөөсөө гарчиг юм маш сайн уншиж байгаарай л гэдгийг хэлэх гээд. За эдийн засгийн доктортой өсвөл иргэн бүрдээ хүрсэн
дундаж давхраг зохимолсон. Ядуурл эрс буурсан эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж дотоод хэрэгцээг өөрсдөө хангадаг, экспорт эрчимц, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадвараа бүрдүүлсэн олон тулгуурт эдийн засгтай бос болёо гэдэг байдлаар энэ бодлогын баримт бичиг маань гарсан. За нэгдүгээр иргэн бүртээ хүй эдийн засгийн өсөлт гэдэг зүйл өсөлтөнд жишээ нь хажуу хэлээ балтанд зөвхөн өсөлтөнд мэдрэгдэл тэр хүний амьдрал цааш ирдэг бол хэцүү те. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг хүн бүр түргэж. За бид нар жишээ нь дотоодын эд бүтээгдэхүүний иргэн бүр төрөх хөвөнд тэдэн доллар болсон байна, тийм болсон байна гэж яриад статистик мэдээгээ дундаж орлого тийм болсон байна гэж яриад байгаа мөртлөө хүү миний орлого тийм биш штэ гэж боддог тийм үү. Гэтэл зарим тохиолдолд зарим өөр хүмүүс тэгэхэд дундаж нь тэр хүмүүсүүд бол маш бага зүйлтэй тийм. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлт гэдэг зүйл маань иргэн бүрдээ хүчээр иргэн бүр мөнгөтэй болоод иргэн бүр чадвартай болох юм бол бүгдээрээ зах зээл дээр гарах боломжийг өгдүүлэн тийжээж эдийн засаг маань тэлнэ гэдэг асуудал явж байна. За дундаж давхаргыг зохилол. За одоо бид нар нэг баян ядуугийн туйл тэтсэн гэл их ярьдаг тийм. Хитрхи зарим тасарсан, баяжсан гэж яа. Хитрхи зарим ядуулсан гэл ярьдаг. Я бодит тал дээр бол энэ үнэн. Зарим бол хитрхи баян болцсон. Тэгтэл зарим хитрхи ядуу. Гэтэл нөгөө нийгмийг авч явдаг дундаж давхар гэдэг зүйл байхгүй болсон. Тэгэхээр дундаж давхар гэдэг бол өөрийнхөө зүгээр тэр цалин хөлсөөрөл асуудал амьдралаа аваа явчихдаг л энэ давхарыг л бий болгох гэж. Тэгэхээр энэ цалин нэмж байгаа асуудал, цалингийн асуудал нь өөрөө энэтэй холбогддог. Тэгэхээр ингэж үж дундаж давхарыг бий болгох чинь дундаж давхарыг хөгжчихлээ бол аяанда нийгмийг аваа явчих. Жишээ нь за бид нар өөрсдөө за би дундаж давхар юм байна. Яг гэж үтдэг. Жишээ нь цалингаараа эхнэрийнхээ цалингаар бид хоёр байрныхаа зээлийг төлждөг, машиныхаа лизингийг төлждөг, өөр лизингээр авсан зүйлүүдэд төлждөг. Ямар ч асуудаг бид хоёр амьддаг байх гэж үтдэг. Хүүхдүүдээ хаан сургалтанд төлбөр төлждөг. Энэ бол бид хоёр дундаж давхар. За тэгэхээр бид хоёр илүү зүйл мэдээж хоригдл үүсгэн. За яаж хийж чагаад нэг илүү зүйл авъя. За тансаглая, заримдаа гэртээ хоол идэхгүйгээр түргэн хоол авч идий. Тэгэхээр түргэн хоолны цаана нөгөө дахиад бизнес явж байна тийм. За хүүхдүүдээ агаар засганд гаргаад зэрлэг төрөлөө орон тэнд хүүхдүүдээ машин дээр нь суугаад тоглуулчих, тэндээс нэг хөөсөн чихэр авчи. За ингээд бид хоёр чинь нөгөө хэрэглэнээс илүү гарсан зүйлээрээ л энэ зүйлүүд их юм. Бид хоёрын хэрэглэн илүү гарч чадахгүй бол бид хоёр тасаглаад түргэн хоол авч чадахгүй. Гурлаа зураал махаараа хоол хийн. Хүүхдүүдээ зүгээр л ажиглахаа талбайд тоглуулчихсан сүдсэцэг төрөл очиж тоглууллаа гэж боддог нь хүүхдүүдтэй хүссэн зүйлийг авч өгч чадахгүй. Яг тэр бид илүү орлого байна. Тэгэхээр дундаж давхрыг бий болгосноор хүн болгоо асуудалгүй зээл хугаа төлөөл хүссэн орчиндөө хүссэн ажлаа хийгээд амьдарч байх юм байна. Түүнээс илүү гарч байгаа жоохон хэрэглээгээрээ өөрөө худалдаж авах гэж байгаа. Тэгэхээр бидний нөгөө илүү гарах хэрэглээ өндөр болох тусмал бидний худалдаа авах чадвар сайжирна. Худалдаа авах чадвар сайжирснаар эдийн засаг маань тэлнэ гэсэн ийм агуулга байдаг. За ядуур л эрс буурсан. За нөгөө ядуу гэдэг хүмүүсээ аль болох багсгаа тэрийг дундаж давхруугаа оруулдаг ч юм уу тий. Дундаж давхрахаас мэдээж хүмүүс маань баян гэдэг давхар руу орохыг зорино тий. Тэгэхээр энэ рүү хурдан урдан дамжиж явахыг л бас хэлж байгаа. Тэгэхээр ядуур л байхгүй бол чи хүн бүр хөдөлмөрч бай гэдэг зүйлийг бас оруулж гисэн. За эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүтээлээ. За тэгэхээр хүмүүс ингээд өөрсдийнхөө юм хийж байгаа гэсэн улс орноос эдийн засгийн хөгжлийн бодлого ийм байх шүү гэдэг зүйлээ бас зааж өгөх гэж. За дотоод хэрэгцээг өөрсдөө хангая. За тэгвэл хүн бүрл заавал төрийн албаа байх албагүй. Хүн бүрл нэг компанид ажиллах албагүй тийм. Хүн бүр өөрөөсөө ажил хөдөлмөр эрхлэх боломжтой. Тэгвэл хувийн хөдөлмөр эрхэлдэг ийм этгээдүүдээр дотоод хэрэгцээг хангая гэж. За бид нар жишээ нэг өмнөртөө бас гадаадаас Chanel-ийн бас авлаа гэж бодъё. Үнэхээр Chanel дуртай юм гэж байна. Гэтэл бид нар дотоодын хөсрөөр тэр өмнөрт Chanel-аас дутахгүй гоё өмнөртөө бас бий болох юм бол бид өмнөртөө бас зах зээл авах боломжтой. Бид нар савнгаа хүртэл өөрсдөө гээд ихсэн юм уу? Сүүлийн төсөө сав хийж байгаа. За ингээд дээлээ өөрсдөө хийгээд байгаа. Тэгвэл бид нар хийж чадахгүй зүйлүүд маш их байгаа тийм үү? Жишээ нь бид нар хэдийгээр цементээ дотоод үйлдвэрлэж байгаа ч гэсэн тэр нь бүхий л байдлаар хангаж чадахгүй учраас цементийн татварыг тэглээд цементийн гадаадаас оруулж ирээ. Цемент орж ирснээр мэдээж барилгын үн буурна, барилгачлалт ихсэн. Тэгэхээр ийм байдлаар бид нар
одоо чадахгүй зүйлүүдэд аль болох хийя л гэж байгаа. Дотоод өөрсдөө хангая. За болчих юм одоо өөрсдөө авъя. Өөрсдөө хий гэдэг ийм байдлаар зохицуулж өгсөн. За экспортыг эрчимжүүлээ. Эсвэргээрээ бид нар ингээд дотоод юм хийгээд тэгвэл үүнийг гаргая. Бид нар жишээ нь экспорт маш гоё бүтээгдэхүүнүүдтэй тий. За ноол уур байна, мах байна. За энэ жил бид нар одоо 10 буудаага гадагшаа гаргасан. За гэтэл одоо 2025 оны 1 сарын 1-ээс хойш дахиж одоо энэ 10 буудаага гаргаж болохгүй гэдэг улсын хурлын тоол гарсан. За тэгэхээр бидний экспортер ингэ гаргаж болох зөндөө бидний зүйлүүд байна. Жишээ нь хуваарийн хөдөлмөрийн эрхлэгч бий байлаа гэж бодоход би нэг эсхий готл хийдэг байх гэж боддог. Тэгээ эсхийг гоё таавч гэдэг. Тэгэхээр энийгээ бид нар гадагшаа гаргах энийг л эрчимжүүлэх гэдэг асуудал болж байна. За хөрөнгө оруулалт. За бид нар нэг юм хийх гээд байдаг. Түүнийгээ хийх гэтэл мөнгө байхгүй асуудал үүсдэг. Ерөөсөө бид нар магадгүй Монгол улс мөнгө маш ихтэй л байсан бол аль хэдийн метрогоо байгуулж чинь аль хэдийн хэд хэдэн давхар зам бий болох ч юм. Гэтэл нэг мөнгө байхгүй учраас бид нар энийгээ хийж чаддаггүй. Гадаадаас буцалтгүй тусламж байдаг юм уу? Зээлэр ийм асуудлаас зохицуулдаг. Тэгэхээр энэ төрлийн хөрөнгө оруулалт бол хувийн хвшил рүүгээ чиглүүлсэн хөрөнгө оруулалтыг бий болгох юм гэж. За хуримтлалын чадвараа бүрдүүлсэн. За хуримтлал бий болгох. За засгийн газраас улсын хурлаас одоо бид нар нөгөө баялагын сангийн тухай хууль гаргаад тэрнтэй холбогдоод баялагын санг хэрхэн зохицуулах юм бэ гэдэг асуудлыг саяхан шийдвэрлээ тий. Тэгээд баялагын сангаа тахгуулж бид нар яг тэр ухаан баялагын санг хэдийгээр эрүүл мэнд боловсрол ипотекийн зээл нь энэ гуравдал тэрнийг зарцуулна гэж гарч байгаа боловч эргээд бид нар тэр хөрөх чадвартай мөнгөн зүйлийг бий болгох гэж хуримтлал бий болох боломж гэж. Тэгэхээр хуримтлал бий болсноор ирээд гарах эрсдлийг давах боломж бүрдүүлдэг. За олон толгойд эзэн засагтай. За Монгол улс зөвхөн уул уурхаас хамааралтай гэж маш олон хүмүүс ярьдаг. Энэ гэхдээ үнэн. Тэгвэл бид нар өнгөрсөн жил олон жуулч аваад уул уурхайн дараагаар орох хэмжээгээр буюу 1.80 давсан хөрөнгө оруулалтыг аялал жуулчлалаас олж ирсэн. Тэгэхээр уул уурхайч бай, мэдээж уул уурхай хийж арилахгүй үүнийг одоо багасгах нь гэж ярьж байгаа боловч энэ бол хэвэн явна. Гэхдээ үүнийг дагаад бид нэг тэгвэл аялал жуулчлал боломжтой байна. Тэгвэл экспортоо бий болгож гэдэг юм. Ийм байдлаар эдийн засаг солонгоруулна гэж яриад байдаг юм аа. Олон талаарт ярьж байгаа маа. За эдийн засаг гэдэг нэг бид нар тэгвэл чинээлэг Монгол хүнийг бий болгох юм гэж. Макро эдийн засгийн доктортой орчныг бүрдүүлж дундаж давхаргыг нийгмийн зөвлөх бүлэг болгоно. За макро эдийн засаг буюу одоо том эдийн засгаар доктортой орчныг бүрдүүлчихье. За тэгээд дундаж давхаргаа нэмэгдүүлье. Засгийн газрын хугацаанд тулсан гадаад хөтөлбөрийг макро эдийн засгийн доктортой байдлыг алдагдуулахаар шийдвэрлэж үүрээ шийдвэрлэх макро эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангаж эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх гэж. За манайд мэдээж одоо 2012-оос 13 онд авагдсан том бондуудын өрөөд байдаг тий. За үүнийгээ бид нар төлье гэдэг эхнээсээс маш сайн төлж байгаа. За энийгээ төлчихье. За тэгээд энийг төлөхдөө эдийн засгийн доктортой байдлыг алдагдуулахгүйгээс төлье гэж. Тэгэхгүй ингээд биднээс 500 сая доллар 1 тэрбум доллар энийг гараа авчих чинь манай эдийн засаг чи өөрөө ердөө 10 их 80 3 тэрбум доллар байна шүү дээ. Тэгэхээр чи бидний 500 сая доллар гэдэг чинь 6-ны 1 ингээл гараа авчихвал юу ч хийж чадах байлна тий. Тэгэхээр ийм байдлаар оруулж гисэн байдаг. За үндэсний хөрөнгөл бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлээ. Хөрөнгөл гэдэг зүйлийг маш их ярьж. Тэгээ хөрөнгөл гэдэг зүйл хаанаас бий болох юм бэ гэхээр хүн анхан шатны хэрэгцээг хангаж үж л хөрөнгөлийн асуудал хэрэгтэй. Анхан шатны хэрэгцээг хангаж чадахгүй л хэзээ ч хүн хөрөнгөл болж чадахгүй тийм ээ. Тэгэхээр энийг бас түрүүн хөрөнгөл бий болгоно гэдэг байдлаар ерөнхий орж ирсэн юм байдаг. За макро эдийн засгийн гадаад дотоод тэнцвэрийг хангаж бүрэн ажиллах ажил эрхлэлттэй инфляцийн нам түвшин бүхий макро эдийн засгийн орчныг бүрдүүлж дундаж давхрыг нийгэм зөвлөх бүлэг болгоно гэдэг байдлаар орж ирсэн. За эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд. За чинээлэг Монгол хүнийг ингэж бий болгоё. За тэгвэл эдийн засгийг бас бид нар тэргүүлэх чиглэлүүдтэй сонгоё гэсэн. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж экспортын баримжаатай эдийн засаг бий болгоно гэж. Экспорт баримжаатай буюу гадагш чиглэл. За эдийн засгийн бүтцийн шинжилтийг эхлүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд импортыг орлох болон экспорт чиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж. За импорт буюу гаднаас орж ирж байгаа зүйлийг л айл болгон бид нар л өөрсдөө хийял гэдэг юм асуудал гарч ирж тавьж байгаа. За болж игэл хийж байгаа зүйлийг гадагшаа гаргая.
Тэгээд хүнд хөнгөн үйлдвэрлэлээ бас хамтд нь хөгжүүлье гэдэг талаар хэлж ирсэн. За хүнд хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын чиглэлийн үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж экспорт чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх шатнд шилжих үе. За тэгвэл нэгдүгээр шатаас хоёрт нь шилжиж. Хүнд болон хөнгөн тэгээ эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэгч. Бид нар эрчим хүч гэдэг нь хамгийн чухал зүйл гэдэг тийм ээ. Эрчим хүч, дулаан тэр ерөөдөө эхний хэлж тог очсон тохиолдолд тухайн газар дээр юу ч хийх боломж үүсдэг тийм. Тог очиж үйжил тэнд тог очсон байхад дулааныг зохицуулах боломжтой. Тог очсон байхад гудгаар усаа ноцоосоо татчих боломжтой. Тог очсон байх юм бол бид нар интернет чиглэлд харилцаа холбоотой хүнтэй хүрэх боломжтой гэдэг. Тэгэхээр эрчим хүчний асуудлыг ингэж гаргаж ирсэн байна. Гуравдугаар за эдийн засгийн тэргуулийн салбаруудыг хөгжүүлж олон долбоор тогтвортой эзэн засагтай ус болно гэдэг байдлаар гэж тооцоолсон. За гуравт нь тэгвэл эдийн засгаа ухаалаг болгох гэж. За олон улсын санхүүгийн зохицолтой холбогдсон олон тулгуурт хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх гэж. За нэгдүгээр эдийн засгийг тэтгэсэн үеийн хатан цахим технологи суурилсан олон талд санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх гэж. Цахим технологи. За бид нар эхний нэг эрхэм зорилгоор байсан шүү дээ. За цахим технологи шилжиж. За хоёрдугаар томоохон хөрөнгөний биржүүдтэй хамтран дотоодын санхүүгийн хэрэгслийг чөлөөтэй арилж алах, мэргэжлийн тоглогчдын оролцоо хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэх, дэлхийн хөрөнгөний зах зээлд оролцох түвшний цахим санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх. За нэг бирж гэдэг асуудал байгаа. Хувьцаат компани гэж байгаа. Хувьцаа гаргах асуудал гэж яригддаг. Тэгэхээр энийг л бид нар маш сайн хөгжүүлээ. Энэ дээр оролцож байгаа тоглогчдод маш сайн бэлтгэе. Хувьцаагаас арилж алъя. Хувьцаан дээр арилж яаж байгаа этгээд маань ч гэсэн ашиг орлоготой бай гэдэг зүйлийг. За санхүүгийн бүх төрлийн үйлчлэгийг технологийн дэвшил, хиймэл оюун ухаан суурилсан дэлхийн түвшинд хөгжүүлэх шатаа гэж. За санхүүгийн үйлчлэгнүүдэд технологийн дэвшилтэй байлгыг хиймэл оюун ухаанд төлөвшүүлье. За бид нар одоо 10-аад жилийн өмнө бэлэн мөнгөний асуудал маш их байсан. За бэлэн мөнгө байсан шалтгаан юу вэ гэхээр банк өөрөө ухаалаг биш байсан. Тэгэхээр нөө банк бэлэн мөнгөөр юм авчиж одоо бүх юмыг одоо баруун зүүн гэдэг байдлаар шийдэх боломжтой байсан. Гэтэл чи одоо банк өөрөө мобайл банк гэдэг зүйл байсан бол түүнийгээ маш хөгжүүлээ. Интернет банк өөрсдөн дээр киоск гэх төхөөрөмжүүд тоглоод байгаа. Тэгэхээр энэ нь бол маш хялбар байна. Тэгээд банкар бид нар шинэ гэртээ байж байгаа л байрны мөнгө гарлаа гэхээр л одоо байрны мөнгөө бид нар интернет банктайгаа холбочих байдаг юм гэтэлчдэг тийм. Гэтэл өмнө заавал ойчрлоо тийм ингээл байрны мөнгөө төлдөг гэсэн л одоо ингээд ухаалаг байдлаар шийдэж байгаа. Энэ нь бидний өөрсдөө ухаалаг болохтой биш. Цаана тэр орчин өөрөө тийм болохыг шаарддаг. Жишээ нь банк өөрөө тийм ухаалаг тэр суугуудад газарч идэг юм. Тэр нь өөрсдөө ийм байж болж ижил бид нар тэрийг хийх боломжтой. Тэд нар өөрсдөө ухаалаг биш байх юм бол бид нар өсөө бэлэн мөнгөө тэнд бариад авчихдаг. Бид нар нэг ухаалаг болоод мөнгө хэрэглэхэ болчлоо гэж бодоход чинь банк ороод бэлэн мөнгө аваад тэн дээр очиод юм төлнө. Тэгэхээр энэ нь бол технологи шийдэх хиймэл оюун ухаан суурилсан дэлхийн түвшинд хөгжүүлэх байдал орж ирсэн. За ингэж хөгжөхдөө бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах гэсэн. За бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграц нэгдэж худалдаа хөнгөлчлөнө. Хөрш орнуудыг дамжсан эдийн засгийн коридорыг хөгжүүлье. За хөрш орн бол 2 хөрш оронтой тийм ээ. Энэгээр дамжсан коридорыг бий болгоё. Бүгд найрамдах Хятад улс, Орос улбаны улстай чөлөө худалдааны хэлцээр байгуулж бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграц нэгдэх замаар эдийн засгийн гадаад харилцааг эрс нэмэгдүүлэх гэж. За ерөөсөө эдийн засгаа хөрш орнтойгоо хамтын өвчлөөр бий болгоё. Чөлөө худалдааг бий болгоё. За энд манайхаас гарч байгаа ямааны ноолуур чинь сая хавар 45-50 мянга хүрсэн гэхээр чинь 10 гаруй доллар 12 доллар болж байна тийм үү. За энэ 12 доллар манай ямаанаас 12 доллар байт юм байна. Гэтэл хятадд тэр чинь бараг 25 доллар байгаа тийм үү. Оросд бас тийм байна. Тэгвэл манайхаас гарч байгаа тэр зүйл нь тийм боловч бид нэг татвар гэдэг асуудал хэрэгтэй. Шинэ хятад руу бараг бүтээгдэхүүн гаргахад чинь хятадын татвар чинь маш өндөр 330% гэж байдаг байна. Тийм ээ. Тэгвэл энийг л чөлөөт явуул гэж. Жишээ нь бид нар хятадаас авах зүйлүүд биш. Хятад жишээ нь маш гоё одоо ногоогоо тарьдаг бай гэж үү. Тэгвэл хятад
10 ён гэж зарж байгаа тэр ногоог нь бид нар Монгол мөнгөөр харьцуулаад 45,500 төгрөгөөр эндээ авдаг л ийм л коридор юмыг л бий болгох гэж. За Орос жишээ нь маш сайн хийдэг УАЗ 469 гэдэг машин байдаг. Одоо за Фургоноос маш сайн хийж байгаа. Тэгэхээр тэгвэл бид нар жуулчид явж байгаа. Фургон тэнд Монгол мөнгөнд 10 сая төгрөгөөс зарагддаг гэж үү. Тэгэхээр бид нар нааш орж ирэл тэр нь 30 сая 40 сая болох л биш. Аль болох энэ тэнд 10 сая орж иж байгаа, энд 10 сая байлгах. Ийм зүйлийг л манайч нь чөлөө төвдөлтөд гараад бий болгох гэдэг асуудлыг л олон жил ярьж байгаа. Тэгээ энэ асуудлыг зохицуулах гэж орж ирсэн. За хөрш орнууд болон 30 хөрш улсуудтай гадаад харилцааны тэнцвэртэй хөгжлийн төвчнийг хангах шаардлага. За бүс нутгийн хамтын ажиллагаагаа зайлшруулах сад нь 30 хөрш. За бид нар 30 хөрш гэхээр алс сол Америк, далайн цаадах Япон орч ирдэг юм. Тэгвэл 30 хөрш бүс нутаг гэж ярьсан ч гэсэн 30 хөршөө бид тодорхойлж өгсөн. За жишээ нь ердөөсөө хэдэн километрийн цаана байдаг Казахстан, Солонгос гэх мэт байдлаар тэгээд Ази орнууд. За тэгвэл 3 дугаар Ази намхан талайн бүс нутагт эдийн засаг худалдааны интеграц сэдвт оруулж эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх замаар худалдааг нэмэгдүүлье гэж. За тэгвэл Ази намхан тал харуулах. За Аз бүхэлдээ бай. За тэгээд намхан далаа. Намхан тал бол дэлхийн хамгийн том далаа байгаа тийм ээ. Энэ тхий огоос Америкийн надлын эрэг хүртэл явдаг. Тэгэхээр энэ бүсийг л бид нар эндийхэлж өгчий гэдэг байдлаар бүс нутгийн хамт ажиллаа гэж оруулж өгсөн. За бүс нутаг гэхээр зөвхөн 2 хөршийг хэлээгүй. Нэгдүгээр 2 хөршөө өршдөг асуудлаа шийдвэрлэе. 2 дахь 3 дахь хөршийг гаргаж ирээ. 3 дахь Азда тарьж ихтэн асуудлыг шийдвэрлэе гэдэг байдлаар болж байна. За 5 дахь өрсөлдөх чадвартай брэнд бүтээгдэхүүн бий болгоё. За тэгвэл эдийн засаг гаргая. За бид нар дэлхийн зах зээл рүү гарыг тгий ноолороо тгий говьо гоё болгоё гэж ингэж байгаа шиг тэгвэл энийг шууд өрсөлдөх чадвартай болгоод шууд энийг дэмжиж гэж. Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх гэж. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг инновац тулгуурлан хөгжүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх. За бүс нутгийн болон олон улсын чанар стандартын тогтолцоог нэвтрүүлэх, цахим худалдаа хөгжүүлэх замаар бүс нутгийн нэмэн үртгийн сүлжээнд холбогдож ажиллах биш. Технологийн дэвшил ур чадвартай хүний нөөц цахим худалдаанд тулгуурлан дэлхийд өрсөлдөх чадвартай инновац суурилсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх гэж. За ямар ч ихний чинь бичил жижиг дунд үйлдвэрлэлийг зэрэг хөгжүүлээ. Тэр нь юу их хамаа. Бичил жижиг дунд хэлбэрээр түүнийг дэмжиж. За тэр гараад ирж байгаа зүйлийг нь стандарттай байлгая. За тэгээ цахим байлгая. За ингээд ихээс асуудал байгаа гэдэг зөксөж өгсөн. За 6-т нь үндэсний баялагын сан. За баялагын сангийн тухай батлагцгаа та бүхэн ярьсан. За үндэсний явсан баялагын сан бий болгоё. Жишээ нь Финланд гэдэг улс бол жижигхэн улс Оросын холбооны улсын баруун талд оршдог маш жижигхэн хүн амбахтай. Тэгсэн мөртлөө Финланд улсаас Nokia гэдэг утас гарсан. Nokia болж одоо Финландуудын. Тэгээ Nokia Финландд зарсан байдаг. Тэгэхэд Финланд гэдэг улс маань баялагын сангараа дэлхийд тэргүүлдэг. Тэрний үгсэг гэхээр одоо дөрөв өмчлө Камбож гэдэг юм. Тэрнээсээ бий болсон хөрөнгийг маш олон хөрөнгө рүү оруулж чаддаг. Жишээ нь одоо олон төрлийн хувьцааг авдаг. Жишээ нь одоо Facebook хувьцаа ч юм уу тий. Facebook хувьцааг аваад тэр баялагын сангаар тэр хувьцааг өсчлөөл дагаж баялагын санг маань өсөж байдаг. Энэ баялагын сангаа ингэж өсгөөд тэрээр жишээ нь хэрэгтэй шаардлагатай зүйлүүгээ зарцуулдаг болохоос биш манайхан шиг ингээд хувьцааны мөнгөө гэж тараадаг шиг тийм бол биш. Тэгэхээр энэ үндэсний баялагын санг ийм маягаар бүрдүүлье гэж байна. За эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадвартай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баялагын санг бий болгох гэж. За баялагын сангаа эхлээ байгуул. За тэгээ сангийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд хөнгө оруулалт хийе. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж байгаагаас ашиг хүрчээл гэж. За дараа нь болохоор Мяга буюу том тийм ээ. Мяга нийгмийн эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр болон гадаадын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар эдийн засгийг дэмжиж баялагын сангийн хөрөнгийг арвижуул.
За тэгвэл эхлээд бид нар хүр ашигтай зүйл хөрөнгө оруулж байгаа юм байна. Дараа нь тэгвэл арилжуулах асуудал мэдээж ярих зүг тий. Тэгвэл 3 дахь эдийн засгийн төлөвлөж инновац шин технологи ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих чадвартай олон улсад төлөөлөн шүүгчсэн баялагын сангаа төлөвшүүл. Тэгвэл төлөөс хаад өгч чинь тий. Эдийн засгийн төлөвлөжтэй инновацтай явах нь шин технологитойгоо ногоон хөгжлөг тэгвэл тийм үл ягч. За 3 дугаар засаглал. За алсын хараа 2050 бодлогын баримт бичиг дотор 3 төрлийн баримт бичиг тест номонд ирж байгаа. За 1-р товгны хөгжил, 2-р эдийн засаг, за 3-р засаглал. За энийг төрийн албан агч нар мэдхийг шаардж байгаа учраас төрийн албаны хуулиндаа төрийн албаны шалгалтандаа ингээд оруулж ирсэн байна. Тэгэхээр засаглал гэдэг бол та бүхэн маш сайн ойлгож байгаа. Хэрхэн одоо төрийн алба хэрхэн тогтвортой, цомхон, үр хөтөлтэй авах уу, халаг авах уу гэдгийг зааж. За энэ өөрөө 5 дугаар бүлэг дээр орж ирсэн. За Монгол хүний хөгжлийн хангасан ухаалаг тогтвортой засаглал тогтож захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин. Цахим технологи тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчлэгэнд бүрэн шилжиж төр хувийн хөвшил иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин хүний эрхийг бүрэн хангасан шудраг осны тогтолцоо бүрдсэн авилгагүй болсуулж ажиллаж байгаа. За засаглалаараа бид нар төрийн албаа төлөвшүүлье, тэрийнхээ цахим байлгая, үйлчлэгээгээ цахим болгоё. За ингээд цахим болоод төрийн алба маань шууд одоо хүнээс гуйх биш те, хүнээс хамааралтай биш. Ийм болчихвол юм бол авилга гэдэг зүйл гарахаа болно л гэж зааж байна. Тэгээ энэ бол ер нь л энэ бодлого баримтчгүй маань ийм байна гэхлээр маш тийм зөвл тодорхойлогдсон баримтууд бол байдаг. За тэгвэл засаглалыг хэрэгжүүлэхдээ зүгээр нэг хэрэгжүүлэх боломжгүй тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр тэгвэл ухаалаг байлгах. Эрх мэдлийн хуваарлт хяналт тэнцлийг оновчтой болгож засаглалын тогтвортой байдлыг хангах. За эрх мэдлийн хуваарлт гэж. За Шарль де Монтеске гэх бичиг өгнө. Эрх мэдлийг 3 хуваалсан байдаг. За юу гэж 3 хуваалсан бэ гэхээр нэгдүгээр хууль тогтоодог бай. Хууль тогтоодог хэсэг тусдаа бай. За тэр зөвхөн хуулиар тогтдог. Гүйцэтгэдэг бай. Тэр тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэдэг ажил хийдэг гэсэн байна. 3 дугаар шүүдэг хэсэг тусдаа бай. Шүүх. За Монголд бол энийг улсын хурал засгийн газар шүүх гэдэг байдлаар зохицуулж өгсөн. Эрх мэдлийг юм. Тэгэхээр энэ эрх мэдлийн хуваарлт энд хяналттай зөвтэй. Жишээ нь шүүх нь улсын хурал засгийн газар хянана. Буруу зүйл гаргах юм бол тэрнийг дагаад хүн хин одоо шүүх татж байгаа бол тэр мөнхөө буруу байна гэдгийг тогтоож зөв зүйлээ үл мэдээ зүгээр юм. Улсын хурал бол эсрэгээрээ хуулиар тогтоож шүүх хэрхэн ажиллах засгийн газар хэрхэн ажиллахыг заахад өгье. Гүйцэтгэх эрх мэдэл бол засгийн газар улсын хурлаар зааж өгсөн тэр хуулийн хавранд ажиллаа хий. Буруу ажиллаа хийх юм бол шүүхтэй шүүгдэнэ. Сан ажлыг нь улсын хурал тогтоодог. За ийм байдлаар эрх мэдлийг бол хуваарлж өгсөн байдаг. За энэний хяналт тэнцлийг бол оновчтой болгох гэсэн. За эрх мэдлийн хуваарлал тэнцвэртэй байдалд хүнд тавих хяналтыг оновчтой болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж тогтвортой хяналттай засаглалыг төлөвшүүлье гэсэн. За хариуцлагатай үр нөлөөтэй засаглалыг бичүүлье. За энэ тогтвортой хяналттай засаглал байгаа бол одоо тэгвэл хариуцлага гэдэг чиглэл. Эхлээд бид ер нь тогтворч хийж байгаа. Тогтворчий, тэнцвэртэй бай. Хоёрдугаар тэгвэл хариуцлага гэх. За одоо та тогтвортой байлаа шүү дээ. Та оновчтой байлаа. Та одоо 10 жилийн хугацаанд төлөвлөрлөжлөө шүү дээ. Одоо танаас хариуцлага хийх. Тэгэхээр энэ бол зөв. За дээрээс нь үр нөлөөтэй байна. 10 жилийн турш төрийн албанд ажиллаа. Тэгвэл үр нөлөө байх хэрэгтэй тийм. Та сандлын эцэгсэн тохиолдол байж болохгүй тийм. За 3 дугаар урт хугацааны тогтвортой бодлогыг дэмжсэн түншлэх засаглалыг бий болгоё гэж. За урт хугацаанд бай тогтвортой бодлоготой яах. За тэгвэл ухаалаг засаглал нь дотор ухаалаг бүтцтэй байх зааж гисэн. За төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой тодорхойлох замаар чиг үүрэг эрх мэдлийн хуваарлтыг наривчлана гэж зааж гисэн. Төрийн захиргааны байгууллагуудын бүтэц зохион байгуулалт чиг үүрэг эрх мэдлийн заг ялгааг оновчтой тодорхойлж оролцоог зохистой хангасан иргэдээ сонсдог хувийн хөвшилтэйг хамтарч ажилладаг тогтолцоог төлөвшүүлье.
За иргэдийн эрх ашигыг дээдлсэн, хувийн хвшлийн хөгжлийг дэмжсэн, цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагын бүх түвшинд нэвтрүүлэх. За төрийн бодлого үйл ажиллагааг эргэн төвтэй болгож ухаалаг засаглалыг дэмжсэн бүтэц зохион байгуулалтыг бичүүлнэ гэсэн. За энэ эргэн төвтэй гэдэг үг ойроор гарч ирж байна тий. За энэ манай хөгжлийн бодлого ч гэсэн эргэн төвтэй гэдэг байдлаар гарсан. Ер нь бусад хөгжлийн бодлого хэдийг ингэж гарсан ч гэсэн энэс өмнө нь эргэн төвтэй асуудлууд бол маш сайн яригдсан. Иргэн дээр түшиглэе. Иргэн төвтэй өөрөөр хэлбэл тэр иргэний асуудлыг л шийдвэл тэрнээс төрийн байгууллага гэдэг ингээд занхаагаад байж ах биш. Тэ иргэн ирээд үйлчлэгээ иргэн л үйлчлэгээ бүхий л байдлаар хөгжүүлэе гэдэг байдлаар гарч ирсэн. Анх бол энэ иргэн төвтэй гэдэг асуудал бол Монгол улсад баг шүүхийн байгууллага тах яригдсан байна. Шүүх бол одоо иргэн төвтэй одоо үйлчлэгийг бий болгоё гэдэг байдлаар хандаад шүүх гэхээр хүн болгон айдаг, эмээдэг байсан бол шүүгч маш нээлттэй байгаад иргэдийн шүүхт мэдүүлэх эрхийг нь хангаад та ийм маягаар хандхад чинь энгийн шүү гэдэг маягаар иргэнийгээ төвлж ажилласан. За иргэнүүд дээр очиж иргэд дээр очиж хүч ажилладаг. Иргэнээ ирсэн тохиолдолд үйлчлэгээ бүр үзүүлдэг. Ийм маягаар бол шүүх бол ажиллаж байсан. Одоо ч гэсэн тийм байгаа гэж бодож байна. Тэгвэл ийм маягаар төрийн ажлыг бас гэдэг байдлаар ухаалаг үзэж орж ирсэн. За цахим Монгол иргэн төр хувийн хвшлийн нэгдсэн системийг бий болгож байна. Иргэн төр хувийн хвшил. Ерөөсөө цахим байдлаар бүгд иргэнэн ч бай цахимаар асуудлаа шийдвэрлэдэг бай. Төрөөс төрийн үйлчлэгийн цахим байдаг байж хувийн хвшлийн энэ асуудал нь цахим бай гэж оруулж ирсэн. За бид нар E-Mongolia гэдэг системийг мэднэ тийм ээ. E-Mongolia бас бид нар бүхий л төрлийн лавлгаа авч болж байна. Ер нь юмнуудаа тэдээс маш сайн мэддэг болчихжээ. Би иргэний хувьд ингэж ярьж байна. Тэгвэл хувийн хвшил бас тэр хэмжээнд нээлттэй байгаад тэр хэмжээнд одоо лавлгаа мэдээлэл гаргадаг үйлчлэг үзүүлдэг болохыг л зоригч. Хүний хөгжлийг тэмцсэн үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлдэг гэж. Хүний хөгжлийг л тэмцэх. Ерөөсөө хүний хөгжүүлээ, хүн төвтэй бай, иргэн төвтэй бай гэдэг асуудлыг маш их ярьж байна. За мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үр дүнтэй цахим засаглалын бодлогын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж төлөвшүүлэх. За эдийн засаг нийгмийн бүх салбарт мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар бүтээмж үр ашиг нэмэгдүүлээ. За хүний хөгжлийг дэмжсэн цахим засаглалыг хөгжүүлэх гэж. За цахим гэдэг дээр нэг тодорхойлтыг та бүхэнд хэлээ. Жишээ нь за E-Mongolia-гийн цаана хүн ажиллах болийл гэдэг тийм байл одоо маа цахим хөгжлийн сайт ярьдаг тийм. E-Mongolia-гийн цаана жишээ бидний явж байгаа лавлгаа гэлдэг хүн шивэд тэнд ягаал тэнд Канадад л хийгээд л явж чадахгүй тийм. Тэгэхээр энийг ухаалаг байдлаар бидний дээр лавлгаа мэдээл бүх юм тийм бий болоод бид тарагддаг байл гэж. Тэгэхээр ерөөсөө явандаа хөнгүү болол бүх юм ийм байдлаар цахим болж байгаа гэдэг юм орж ирж байгаа. Тэрнээс үс цаана хүн ажиллаад байгаа бол энэ бол цахим гэсэн биш л гэж. За тэгвэл чадварлаг ёс зүйтэй төрийн албыг бий болгочихё. За засаглал дотроо тийм ээ. Чадварлаг ёс зүйтэй төрийн албыг болгоё. Иргэндээ үйлчлдэг, мэргэс, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй ухаалаг төрийн албыг төлөвшүүлье. Чадхуун зарчим буюу мэргэц зарчим байна тийм. Мэргэц зарчим суурилсан мэргэс нь доктортой төрийн албыг бичүүлж төрийн үйлчлэгээний үр нөлөө дэвшлүүлье. Тэгвэл нийгмийн үйлчлэгээ дэмжсэн үр нөлөөтэй цомхон төрийн албыг төлөвшүүлж төрийн үйлчлэгээний менежментийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлье гэж. За эхний ээлжинд бол үр нөлөөгөө дэвшлүүлээд бай. Тэгвэл хоёрдугаар энийг олон улсын түвшинд гаргая гэсэн. За гуравдугаар нийгмийн хөгжлийг дэмжсэн үр нөлөөтэй цомхон төрийн албыг төлөвшүүлж төрийн үйлчлэгээний менежментийг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлье гэсэн. Нэг цомхон ухаалаг болоод ирэхээр л ер нь цомхон болж таарна тийм ээ. Тэгэхээр энэ бол зөв. За хүний эрхийг дэдэлсэн нийгэм. Иргэний нийгэм хувийн хвшил, төрийн түвшлийг бэхжүүлэх замаар үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтэнд хамаарал бүхий талуудын оролцоог хангасан зохистой тогтолцоог бүрдүүлнэ гэж. Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний эрхийг хангахад чиглэсэн олон тал түншлийг хөгжүүлнэ. Хүний эрхийг хангах бодлого, хууль эрх зүйн орчныг олон улсын жишг төргий.
За тэгвэл нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэн эзэн тогтолцоо бий болгоё гэж. За тэгвэл хүний эрхийг хангая. Бид нар эрх гэдэг зүйлийг маш их ярьдаг. За эрхийн тухай ойлголтууд ерөөсөө хууль эрх зүй гэдэг бол ерөөсөө эрхийн тухай ойлголт гэж та бүхэн хэлчихсэн тийм ээ. Эрх нь ямар байх юм, эрхээ хэрхэн гэдлэхийн, хэрхэн хязгаарлагдахын энэ асуудал эрхээ хэрхэн олж авахын энэ асуудал бол ерөөсөө хууль эрх зүйн ерөөсөө л асуудал нь. Тэгэхээр тэгвэл тэр нь хүний эрх л болж таардаг. Тэгэхээр хүний эрхийг Монгол Улс үндсэн хуулийнхаа 16 дугаар бүлэг дээр эрхүүдийг маш гоё оруулж байна. Та бүхэн үзээрэй. Хүн нэгдүгээр амьд явах хэрэгтэй. Амьд явж яж бусд эрхээ эдлэх боломж үүснэ. Тэгэхээр үндсэн хууль маань тийм ухаалаг маш мундаг хууль байгаа шүү. Та бүхэн үндсэн хуулиас одоо шалгалтын дараа бас нэг төрийн албаа ашиглах гэж байгаа юм чинь лавлаар үзэгдэл болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр энэ эрхүүдийг л дээдлсэн нийгмийг бий болгоё гэдэг байдлаар орж ирсэн. За засаглалын хамгийн сүүл тэгвэл ухаалаг бай, чадахтай бай, цомхон байлгыг. За тэгвэл тэр засаглал өөрөө авилгагүй гэж. Үндэсний шударга гэсний хөдөлцөөг хичээлэх замаар авилга албаны шалгын тэргийг бууруулна. За тэгвэл авилга ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль эрх зүйн болон бодлогын орчин, шударга өсөг эрхэмлэг бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх. Ерөөсөө хандлагыг төлөвшүүлэх. За бид нар нэг ажил хөлсөлтөй болохоор бол тэнд чинь манай таньдаг юм байдаг үлээ. Тэнд юу байдаг үлээ гэж хамгийн түрүүнд юу боддог шүү дээ. Боддог нэгнээс асуумжлаа авалдаг. Тэгвэл ерөөсөө төрийн алба гэдэг бол тийм байхаараа л энэ авилга гэдэг зүйл болж байгаа. Таньдаг хүнээр дамжуулах. Тэгэхээр би энэ эргэн төвтэй бай би очиод төрийн албаар үйлчлүүлэхэд надад ямар нэгэн тэр хүн чинь зүгээр ажиллаа хийж байгаа цаана цалин авч байгаа шүү дээ. Надаас арай авилга авах шүү дээ. Би чинь газар чинь 50 суугаад байгаа шүү дээ. 500 төгрөг 50 төгрөг гэх асуудал байх шүү дээ. Хуулийнхаа хүрээнд би тэрийг 50 минутаар сунгуулах боломж байвал хязгаарлагдаагүй байвал би тэрийг сунгууч болно. Харин хязгаарлагдвал байх юм бол сонгохгүй гэж шийдвэр надад хэлэх л. Тэрнээс одоо нэг алцсан гэж яддаг тийм аа. Ингөө сунгаадаг, ингөөл тгий гэдэг ийм асуудал чинь төрөөс авилгын их сурвалж байгаа. За авилгатай бүх нийтэд тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ. За эхлээд ер нь хандлагаа төлөвшүүлж тэгвэл ерөөсөө авилгагүй. Бүш бата би ажил орохын тулд 5 сая төгрөгийн авилгыг эрдэлсэн Монгол өглөө. Тэгвэл эн чинь би яг ажилд ороод тийм сарын цалин 5 сая төгрөг авдаг гэж бодъё. 5 сая төгрөгөөр ажилд орж асуудал биш вэ гэж бодъё. Гэхдээ ийм зүйл ийм хандлагад ерөөсөө авилга гэдэг зүйлийг бий болгодог. Тэгэхээр ийм биш вэ? Асуудлаа ерөөсөө зүгээр ном журмаар шийдвэрлэе. Хандаж байгаа хэдэн ч тийм бай, харилцаж байгаа хэдэн ч тийм бай гэж байгаа. Тэгэхээр ийм хандлагыг бий болгочоор аяанда төлөвшөө авчирна. Жишээ нь одоо би Эрдэнэс Монголд ажилд орох гээд анкет өгсөн бай. Бата гэдэг хүн анкет өгсөн бай. Бата 5 сая төгрөг өгсөн. Бид тэр хоёул адилхан өрсөлдөж бай. Тэгвэл батаг л авах магадлал өндөр тийм. Тэгвэл батааж 5 сая төгрөгөө өгөх хэрэггүй. Би ч ур чадвараараа үзэж байгаа, батааж ур чадвараараа үзэж байгаа. Ингээд бид хоёр цааш өрсөлдөхийгээл өрсөлдөх ёстой. Тэгж ажил авилга бий болохгүй гэж. Ийм хандлагатай л гэж. Заавал тань дээр мөнгө өгөхтэй ш. За тэгвэл ингээд эрчимжүүлээд тэгвэл тэгэл авилгагүй бол. Ерөөс зүгээр чи гэл албаараа бай гэдэг зүйлийг оруулж ирсэн дээ. За ингээд бодлогын баримтчиг маань энэ гурван асуудлыг оруулж өгсөн. Та бүхэнд би нэлээдгүй дэлгэрэнгүй ярьлаа гэж бодож байна. За бодлогын баримтчиг гэдэг бол өөрөө бодлого буюу цаанаа зохиосон тедтэй учраас тэр хүний хэрхэн яд зохиосныг бид нэр логик сэтгэлгээ болон аяр гаргаараа мэдэх боломжгүй. Тийм учраас та бүхэн заавал тестээ уншаарай гэж хэлж байгаа юм. Шалтгаан дээр байгаамаа. За хэдэн тестэд бол ажиллая. За алсын хараа 2050 дотор засаглал. За нэгдүгээр тест. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод батлан хамгаалгын төсвийг хэрэглээний төвшингөөс хөгжлийн төвшөнд бүргэх зорилтыг төвшүүлсэн. За ингээд нэгдүгээр асуултаас хэцүү хэлж байгаад чийжлэхгүй л болохгүй. Хэрэглээний төвшингөөс хөгжлийн төвшөнд хүргье.
Ийм маягаар зөвлөж байсан. Хоёрдугаар засгийн газрын ногоон худалдан авалтын эзлэх хөв 2050 онд хэдэд хүрэхээр вэ гэж. Тэгвэл 50% түрнэ гэж зарж байна. Тэгэхээр бид нар 20, 30, 40 гэдэг нэг одоо ингэ таах боломж юу те. Тэгэхээр энэ 50% гэдэг болж байна. За 3 дахь асуулт нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хилчдийн нийгмийн хамгааллыг бүс нутгийн онцлог тохируулан сайжруулах бодлогыг баримтлана гэж зааж өгсөн. Тэгээ хилчний мэргэжсэн байдал төрийн албанд ажиллах жилийг харгалзсан гэж зааж өгөөгүй. Тэгэхээр бид нар энийг уншихгүй л болохгүй гэж яриад байгаа маань. Ийм учиртай байгаа шүү. Бүгд ингэж ийм тоотой ийм маягаар орж ирсэн. Логик сэтгэлгээ энэ дээр гаргахад бол аюул боломжгүй. За алсын хараа 2050 дотроо хүний хөгжил. За нийгмийн даатгалын тогтолцооны шинжилэлд үл хамааран үйл ажиллагаа сонгоно гэж байна. Нийгмийн даатгалын тогтолцооны шинжиллийн асуудал яригдж байгаа. За энэ дотор үл хамааран салбар дундын олцоог сайжруулнаа гэдэг бол үл хамааран. Олон давхраа тогтолцоон шийдвэрлэн үйлчлэгээ захимжуулна, тэтгэврийг өвлүүлдэг болно гэдэг байдлаар орж ирсэн. За хоёрт нь амьдралын хэрэгцээг хангасан эрүүл, ая тухтай таатай орчныг бүрдүүлж баталгаад хүнсээр хангах нь аль бодлогын зорилт багч. Гэн хүнд ээлтэй амьдрах гэж. Тэр боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны технологи гэдэг бол дотроо багтаад явж байгаа тийм. Тэгэхээр хүнд ээлтэй амьдрах орчин гэдэг бол тусдаа байна. За ийм маягаар байна. За дээрэс нь 3 дахь зорилт бүлгийн иргэдийг дэмжсэн бүтээмжтэй ажил хөдөлмөр эрхлүүлж олон талд хөгжил хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх нь аль бодлогын хүрх үр дүн байж. За энэ дээр бол яг жоохон логик сэтгэлгээ явуулчвал гэр бүл заах боломжтой. За ийм маягаар ингээд тестүүд орж ирсэн. Ингээд хялбар тестүүд боловч ерөөсөө ингээд чэйжэл мэдэхгүй бол ингээд болохгүй байдлаар орж ирсэн байгаа шүү. Тэгэхээр энийг та бүхэн маш сайн уншаарай. За эдийн засаг нь засаг зорилго нь хэдэн зорилттой вэ? За би эдийн засаг та бүхэн тийм гэд ирсэн тийм ээ. Тэгвэл энэ дээр хичээлд анхаарсан бол та бүхэн шууд хариулах боломжтой. За зөв хариулт бол мэдээд 6. За жишээ нь 3, 4, 5, 6 гэд таах ямарч боломжгүй. Гэхдээ ерөнхий дотроо энэ эдийн засаг асаглал хувь хүний хөгжил гэдэг нь ерөнхийдөө дотор дандаа л 6 зорилттой байгаа шүү. За хоёрт нь аль нь Улаанбаатар ба Дагуул хот зорилгын томьёолд хамаарахгүй вэ гэж. За ухаалаг хот, байгаль орчин дээлтэй хот, амьдрахад хатаа хот, Дагуул хот гэж. Тэгэхээр Улаанбаатар ба Дагуул хот гэж л байгаа юм чи Дагуул хот нь мэдээж л хамаарахгүй болж тааралдаад. Энэ дээр бол логик сэтгэж болох юм байна. Улаанбаатар ба Дагуул хот нь ухаалаг бай, байгаль орчин дээлтэй бай, амьдрахад хатаа гэж. Ухаалаг Улаанбаатар ба Дагуул хот нь Дагуул хот вэ гэдэг томьёол бол мэдээж хамаарахгүй. Энэ дээр бол логик сэтгэж болох боломжтой. Хамаарахгүй вэ гэж байгаа ш. За Улаанбаатар ба Дагуул хот зорилго нь хэдэн зорилттой вэ гэж байгаа. За энэ дотор бол 5 зорилттой. За энийг бид нар одоо 2, 3, 6 гэж таах боломжгүй. За ийм маягаар тестүүд маань явж байгаа. За амралтын өдөр та бүхэн өглөө эрт ингээд хичээлдээ амрагдаж байгаад бол миний хувьд бол баяртай байна. За тестүүд ийм маягаар байгаа учраас миний хувьд бол тестүүдийг үргэлжлүүлэн одоо та бүхэнд одоо хэрхэн ажиллах талаар нь хэлж өгнө гэхээс биш өөр хэлэх бол шаардлагагүй гэж бол бодож байна. За тестүүдэд та бүхэн маш сайн хийгээрэй. Энэ цөөхөн тест байгаа шүү дээ. Ерөөсөө цөөх. Тийм учраас та бүхэн энийг ерөөсөө чэйжлээд мэдээд авах боломжтой. За асуух асуулт байвал асууя. За асуултгүй бол өнөөдөр амралтын өдөр учраас ингээд 15 минут өмнө хичээлээ дуусгах гэсэн бодолтой. За хэрвээ та бүхэн багшаа тестэн дээр одоо ингээд ажиллая гэсэн тийм саналтай байгаа бол хэлээрэй. Би тестэн дээр үлцэх хугацаанд үйлчлүүлээ ажиллаж болно. Тестэн дээр ажиллая багш. За шинэ сэргэлтийн бодлогын тестэндүүд дээр ажиллая. За 18 дугаар тест. Дараах хөтөлбөрүүдээс аль нь шинэ сэргэлтийн бодлогын ногоон хөгжлийн сэргэлт багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр гэж. За энэ зөв хариулт бол D. Тэрбум мод үндэсний хөтөлбөр. За ногоон хөгжил гэсэн. За ногоон хөгжил гэхээр байгаль орчны манлайлагч үндэсний хөтөлбөр байж болох уу? Байх боломжтой. Ус үндэсний хөтөлбөр. Боломжтой. Алт үндэсний хөтөлбөр. За ногоон хөгжил гэж алт ярихаар энэ жоохон
лог гаралтай тий. Тэгвэл Terraform мод гэдэг бидний маш сайн мэддэг та бүхэн ч гэсэн гар бие оролцож байгаа гэж бодож байна. Энэ хөтөлбөр бол өөрөө энэ шин сэргэлтийн бодлогынхоо ногоо хөгжлийн сэргэлт дотроо орсон асуудал байт юм байна шүү. Тэгэхээр бид нэг ерөнхийлөгч очиод л одоо Terraform мод тарина гэж нүби эндрээс зарлцсан энэ амбицтай асуудал гэхээс илүү үүнийг ингээд бодлогонд оруулж өгсөн ийм л асуудал бас байдаг. Тэгэхээр та бүхэн энэ дээр уншиж судлах юм бол илүү мэдэх боломжтой. Гэхдээ би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Одоо энэ шин зэрэглэлийн бодлого болон алсын хараа 2050-ыг та бүхэн одоо унших ямар ч шаардлагагүй. Зөвхөн тесттэй. Ийм цөөхөн тесттэй, ийм тодорхой асуудал байхад тесттэй л хийсэн дээр. Харин та бүхэн тестийн дараа амжилттай гарчаад төрийн албаа гаш устгахаа дараа энэ бодлогын баримтч үүдэг бол заавал унших хэрэгтэй шүү. За 23 дугаар асуулт. Шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр дараах нөхцөл байдлаас аль нь үүсэх вэ? За алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төвшүүлсэн эхний үе шатны зорилго хангалттай суурь нөхцөл бүрднэ. Шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр. За энэ бол одоо хичээлээрээ орсон асуудал очиж та бүхэн санагдаж байгаа гэж бодож байна. За ерөөсөө энэ шин сэргэлтийн бодлогын асуудал бол ийм байна. За жишээ нь 25 дахь асуултан дээр дараах зорилгоудаас аль нь шин сэргэлтийн бодлогын зорилгод хамаарахгүй гэж. Халдвар төвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр гэж байна. Энэ байхгүй. За шин сэргэлтийн бодлогод хамаарах нь Монгол Улсын эдийн засгийн хараад бус бие даасан байдлыг хөгжүүлж хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг цагтлалгүй шийдвэрлэнэ. Коронавирус халдварт цадгалын эдийн засагт үзүүлэх сөрөглөлийг бууруулна. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх сөрөглөлийг бүрдүүлнэ гэж зааж өгсөн. За ийм маягаар та бүхэн тестүүдээ маш сайн хийгээрэй. За алсын хараа 2050 дотор засаглал дотрын 7 дугаар асуулт. Ариун цэврийн байгууламжийн чанар хүртээмжийг сайжруулж нийт хүн амыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах үе шатанд хүрэх төвшин 2030 онд хэдэн хувь төрөхөд төлөвлөсөн бэ? За үүнийг бол хүн ам 75% төрөхийг зааж өгсөн. Хүн амынхаа 4/1 ерөөсөө ариун цэврийн байгууламжийг сайжруулъя. За тэр Улаанбаатар хотод та бүхэн мэдж байгаа. Гэр орол ай болон нойлтой. Нойл нь бол шууд газар дээрээ байгуулагдсан. Тухайн газартаа шингэх байдлаар хийгдсэн. Гэтэл бид нар чинь хүнсний одоо усаа тэр газрын хүний усаа бид нар хэрэглэдэг. Тэгэхээр тэр нойлын одоо бүтгэж шингэн маань хөрсөө шингээд тэр хөрс рүү ус руу ордог тэр усыг бид нар хэрэглэдэг. Энийг бид нар өдөр эконойл, бионойл гэж яриад байгаа тийм ээ. Тэгээд торох тавь, тэгээд тэрийгээс хоруулдаг болъё гэдэг асуудлыг ярьж байгаа. Ийм маягаар шийдэж үгүй гэдэг маягаар гарсан байдаг шүү. Одоо та бүхэндээ юу мэдээл болгож өгөх. За 10 дугаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хог хаягдлын GR цогц менежментийг хэрэгжүүлэхээр ямар бодлого баримтж байна вэ гэж. За энэ бол хог хаягдлыг их өсвүүдээр нь бууруулах, дахин ашиглах, боловсруулах. За энэ 3R буюу 3 одоо цогцыг оруулж өгөхдөө нэгдүгürt нь бууруулъя, дахин ашиглая, түүнийг боловсруулъя гэдэг байдлаар хогны асуудлыг одоо оруулж ирсэн. За их усүүдээр нь бууруулъя, дахин ашиглая, боловсруулъя. За бид нар бас энэ төрлийн харьцангуй бас хогоо ангилдаг болоод байгаа тийм. За жишээ нь бүгд найрамдах Солонгос улсад бол 4 төрлийн хогийн сав байдаг. За лазан бүтээгдэхүүний цаасыг за бусад шингэн гэдэг. Тэгээд тус нь хийх хэрэгтэй байдаг. Дээр ингээ хяналтын камертай. Тэр бурууд нь одоо хийх юм бол одоо торгуулийн асуудал яригддаг. Тэгээд манайх ч одоо бас арцсангуу тэгж бүх юм бол шийдэж чадаагүй байна л да. Гэхдээ гол нь тэр сэтгэлгээ. Заавал тэн дээр хяналтын камер байж би хогоо ангилах хэрэгтэй биш. Нэг нь хогоо ангилаас орчих хэрэгтэй. Тэр лаз хонцор бүтээгдэхүүн гэдэг чинь тусдаа бас үнэтэй байгаа ш. Тэрийг хадгалж болно ш. Тэ. Ийм маягаар манай дээр орчих. Үүнийг ийм санаа. Яа. Отгон чимгээ микрофон аагараа.
За 11-т Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт хил хамгаалалтын арга тактикийг тохируулан шинжлэх бодлого баримтлаа. Бүс нутгийн онцлогдчих. За энийг одоо ингээд бид нар жишээ ямар ч ингээд лог сэтгэлгээ болон аярыг харгаа ингээд хэрэглэх боломжгүй болоод байгааз. Энийг та бүхэн маш сайн анхаараарай. Энэ бодлогын баримт бичгүүд дээр лог сэтгэлгээ болон аярыг харгаа хэрэглэхэд маш хэцүү шүү. Боломжгүй. Харин хуйлууд болон дараагийн хичээл дээр орох дүн шинжилгээ дээр бол лог сэтгэлгээ хэрэглэх бол бүрэн боломжууд бол байгаа. Тэрийг одоо хэлээд байна. Тэр жишээ нь ингээд бүс нутгийн онцлогт гэдэг байдлаар зааж өгсөн. За 12-т нь урт хугацааны тогтвортой бодлогыг дэмжсэн түншлэгч засаглалыг бий болгосноор ямар үр дүн төрөх вэ? Иргэн төвтэй мэрэгжлийн засаг газар төлөвшнө гэдэг байдлаас. Нөгөө иргэн төвтэй гэдэг асуудал орчин ийм маягаар орж өгсөн. За 13-т нь захим засгийн хөгжлийн үзүүлэлтийг тооцохдоо тухайн улс орны гэсэн дэд үзүүлэлтийг сонгож тооцоол хийдэг гинэ. За үүн дээр захим үйлчилгээ харилцаа холбооны дэд үгцэд хүний капиталын хүчин зүйл гэсэн дэд зүйлтүүдийг хангаж тооцоол хийдэг юм байна шүү. За ийм маягаар ингээд заавал одоо уншихгүй бол ингээд болохгүй л юм асуултууд байгаа. Та бүхэн тэгэхээр тестүүд маш сайн хийгээрэй. За хүний хөгжил. За нүүдлийн соёл иргэншил 4-р асуулт. Нүүдлийн соёл иргэншилд Монгол зорилгыг хэрэгжүүлэх үе шатуудад аль нь хамаарахгүй вэ? За хамаарахгүй нь нүүдлийн өв соёлын бахархлыг эргэн бүрийн үйлрэгч шингээнэ гэж. За энэ бол хамаарахгүй. За хамаарх нь юу байгаа вэ гэхээр монголчуудын үндэсний ижилсэл бэхжиж нүүдлийн соёл иргэншилийг хадгалсан тэргүүлэх улс болё. Хоёрдугаар нүүдлийн өв соёлоо хадгалж ёс заншил уламжлалаа түгээн дэлгэрүүлэх гэж. Гуравдугаар үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээлч Монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болё гэдэг баяраар зохицуулж өгсөн. За 5-р асуулт. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг эрх зүйн нэгдсэн систем болон оюуны өмчийн салбарт хиймэл оюухан суурилсан системийг нэвтрүүлэн хөгжлийн бодлого баримтлана гэж зааж өгсөн ш. За энэ дээр лог сэтгэлгээ байж болох юм байна. Интернет суурилсан. Хүний нөөцийн бодлого суурилсан. Технологи суурилсан. За технологи суурилсан гэдэг бол байх боломжтой байдаг бол бид нар урт хугацааны хөгжлийн бодлоготой хиймэл оюуханы асуудлыг бас зааж өгсөн байдаг шүү. За 6-р асуулт. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь үзэл баримтлалд суурилсан байна гэж. За энэ бол хүн төвтэй. Хүн төвтэй. За тэгэхээр та бүхэн хичээлээ гарсан бол маш сайн нэгдэв. Эдийн засаг төвтэй, хөдөлмөр эрхлэлт төвтэй, засаглал төвтэй гэдэг байдлаар үсэж зөвсөж байгаагүй хүн төвтэй байна л гэж зааж өгсөн байдаг. За 7-д нэг суурин нэг бүтээгдэхүүн аяныг өрнүүлснээр ямар ач холбогдолтой вэ? Орон нутгийн онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнийг бий болгож гарааны бизнесийг дэмжих зорилготойгоор энэ нэг суурь нэг бүтээгдэхүүн гэдэг аяныг өрнүүлж байгаа. За энэ хичээлээр гарч ирээгүй ч гэсэн одоо хичээл дотор маань эдийн засаг дотор ингээд ийм дит юмнууд ингээд явж байгаа. Тэгээ тэрийг та битгий уншаарай. Би танаас дахин хэлье. Тэрийг уншаад яг одоо уншаад бол ямар ч үр дүнгүй. Тэрнээ та бүхэн зүгээр тестүүдээ хий. Тестүүдээ л хийж. Тэгэл энэ чинь жишээ. Ийм юм онотгийг ослог бүхий бүрийн бүтээгдэхүүн бий болгож гарааны бизнесийг дэмжих юм шүү дээ л гэдэг байдлаар энэ огтхоноо дотроо ойлгоод авчих. Тэгэхгүй тэгэл тестээ уншаад бодлого баримтч уншаад чинь маш урт учраас тэгэл тэрэн дээр яргэлзэл тэнэлзэл ингээд явчих бол шаардлагагүй ч бодож байна. Харин шалгалтай амжилттай өгсөний дараа төрийн албаагч болсны дараа энэ зүйлүүдэд маш сайн унших хэрэгтэй шүү. За 8-р нь 2050 он гэхэд хүн амын дундаж наслтыг хэдэд хүргэх зорилго дэвшүүлсэн байна. За энэ дээр манайх ч бас нэлээд өндөр зорилттой байна. 82 гэдэг асуудал. За манай одоо дундаж нас бол эрэгтэй 63, 64, эмэгтэй 72 гэдэг асуудал яригдж байгаа тийм. Тэгэхээр энийг бол нийт дундаж. Тэгэхээр дундаж нь манайх 68 өстэй байгаа. Үүний 82 төгрөг гэдэг юм бодлого баримтчих гэсэн. За 10-т нь эрүүл мэндийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд ачааллыг тэнцвүүлж
бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд ямар онцлогтой тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих вэ гэж. За үүн дээр үйлчлүүлэгч төвтэй гэж. За нэг бид нар эрүүл мэндийн юмаа сайн бий болгох чи тэг үйлчлүүлэгчийг хүлээж авъя гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас бид нар лог сэтгэлгээгээр ингээд бодох боломжтой байна. Үйлчлүүлэгч төвтэй гэдэг. За эдийн засаг. За эдийн засаг дотор жишээ нь ингээд 4-р асуудал алсын хараа 2050 бодлогын хүрээнд эдийн засгийн өсөлтийг хэдэн хувь доктортой барихад төлөвлөсөн байж. За энэ бол тэг 100-ны 6% одоо ингээд барьнаа л гэдэг байдлаар орж ирсэн. Энийг бид нар одоо тэг 100-ны 3, 4, 5 гэж таах ямарч боломжгүй ийм байдлаар зааж өгсөн. За 5 дугаар сэргээдэг эрчим хүчний талаарх асуудал нь аль зорилтод тэргүүлэх чиглэл болох вэ гэж. За энэ бол орчин төвтэй шийдэл гэж. Орчин төвтэй шийдэл. За энэ дээр бид нар одоо ингээд сэргээгдэх эрчим хүч гэхээр одоо бодох юм болгондоо шууд их ерөнхий зааж гисэн асуултан дээр хүн төвтэй гэдэг асуултаа бодох хариултаа бодох хэрэгтэй. А гэтэл ингээд салбар ингээд ороод ирээ сэргээгдэх эрчим хүч буюу эрчим хүчний асуудал дээр бид нар орчин төвтэй шийдэл гэдэг нь бол зөв хариулт болох юм биш үү. Тэгэхээр энэ дээр та маш сайн бодоор сайн засаглалын асуудал байх нь төлөвлөлт төвтэй хот байж болох нь. Гэхдээ энэ дээр бол орчин төвтэй шийдэл гэдэг байдлаар орж ирсэн. Тэгэхээр ийм байдлаар бол эргэлзээтэй байгаа учраас тестүүдэд маш сайн хийгэрэй гэж хэлээд байгаа шалтгаан бол энэ байгаамаа. За 7 дугаарт нь бүс нутгийн хамтын ажиллагааны зорилтын томьёололд хамаарах хариултыг сонгоно гэж. Бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграц нэгдэж худалдааг хөнгөвчлөнө гэж. За энэ бидний хичээлээр орж ирсэн хариултаа тийм ээ. Бүс нутгийн эдийн засаг худалдааны интеграц нэгдэж худалдааг хөгжүүлнэ. За жишээ нь та бүхэн одоо энэ дээр бас лог сэтгэлгээ хэрэглэж байна. Аяраг арга хэрэгж болох нь бүс нутаг гэдэг хариулт байгаа тийм. Бүс нутаг гэдэг хариулт байгаа тийм. Тийм юм чинь бүс нутаг асуулт байгаа юм чинь бүс нутаг гэдэг хариултыг сонгох бас боломжтой байна гэж бас бодож болно. Энэ дээр гэхдээ ихэнх асуултан дээр бол бас тийм биш байгаа. Гэхдээ бас ойлцсон шүү. За 8-д нь үндэсний баялагын сан байгуулах бодлогын зорилтын эхний үе шатанд баялагын сангаа байгуулад санхүүгийн үр ашигтай төслөлбөрөд хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хичээл дээр гарсан тийм ээ. За ийм маягаар зохицуулж өгсөн байдаг. За чимээлэг Монгол зорилтын хүрээнд аль үрдэн багтсан байна. Дундаж давхрын нийгмийн зохилог болгоё л чинэлэх Монгол төр тийм ээ. Тэрнээс биш эдийн засгийн өсөлт нэгэн бүтээ өрсөн байх гэдэг бол нийтлэг нь байна. Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллыг хөгжүүлэх бол орж ирээгүй. Хүн ам нийгмийн үйлчлэгийг хүргэж ядуурлыг бууруулах гэдэг бол өөр орж ирсэн тийм ээ. За энэ дээр бол дундаж давхрын нийгмийг зохилох бүлэг бий болгоно гэдэг байдлаар орж ирсэн. За өнөөдөр хичээл энэ үрээд дуусч байна. За дараагийн хичээлээр дүү шинжилгээний асуудал яригдана. Сүүлийн хичээл байх болно. За тэгээ та бүхэн тестүүдээ маш сайн хийгээрэй. Тестүүдээ л хийхгүй бол энэ хичээл дээр бол явахгүй. Асуултанд бүр хариулж чадахгүй. За одоо анх удаага өнөөдөр хичээл дээр хамрагдж байгаа хүмүүс байж магадгүй. Нэгдүгээр хичээлийг заавал үзээрэй. Тэрэн дээр тестээ хэрхэн бүглэх талаар зааж өгсөн. Тэрийг маш сайн хэрэглэх хэрэгтэй шүү. Тэгэхээр бол та хуулийн асуудлуудыг ямар ч асуудалгүй авч байгаа. Харин бодлогын баримтчиг дээр бол ийм асуудалтай учраас би та бүхэнд бүр ингээд ойлголцыг өгч байгаа. Тестэн дээр баг ажиллаж байгаа. Харин дүүн шинжилгээнд дээр бол тэр чиглэлээр тестэн дээр ажиллана. За бүгдэнд амжилт хүсье баяр таа.